Өсөж байна уу? Өсөж чинь. Заашгүй. За. За одоо өнөөдрийн хувьд бол нэг илүү юу яах гээд байна. Ганц нэг үзүүлбэрийг үзүүлэх гээд байгаа. Хамгийн гол нь. Тэгээд нөгөө нэг мэрэг гэхлээр ингээд тийм явцуу биш. Явцуу биш шүү. Нэгэн тийм багц гэдэг юм уу цог сургалтыг багтаасан. Тэгээ гол нөгөө нэг сургалтын үндсэн одоо үндсэн хэсэг нь нөгөө мэрэгэн дээрээ сурлаад байгаа болохоос биш. Дагалдаад маш олон нөгөө нэг амьсгалын дасгал, йогийн дасгал, бислэг. Тодорхой нэг төвлөрүүд гарын төвлөрүүд тэгээд сэтгэл далд ухамсарын заслууд, сэтгэл заслууд, махан бие өвчний заслууд гэдэг энэ бүгдийг нөгөө их тийм цогцоор нь базаж явах гээд байгаа шүү. За тийм байгаа. Антон үлдээд байна. Хоньны хаалт асуулт дараа болъё. Юм зэм рүү орчоо тийм. Хүмүүс бол талаараа хөрчөөд. Яг хүмүүс асуусан асуултанд байгаа тэгэхээр тарчих гэдэг. За тэгээд нэг л юм бидний бие өөрөө одоо энэ орчлон ертөнцийн нэг хэсэг биш. Нэг хэсэг гэдэг нь бол хинж болоо. Зүгээр бидний энэ бие мах бодонд огторгой ертөнц бүхлээрээ байна. Бүхлээрээ байна. Ганцхан бид нар одоо аль суугаар аль хүрд маш чухал яриад байгаа юм чинь цаана аль хүр дээр бид огторгойн аль хэсэгтэй аль хүр дээр бид огторгойн одоо од гараг хэрэгцээ аль одоо од гараг хэрэгцээ хэрхэн яаж холбогдоод байна вэ? Яаж бид нар зөвхөн мөргөл үлдэнгүүт огторгой од хэрэгцээ бүхэндээ холбогдоод байна? Яаж одоо юу гэдэг залбирал үлдэнгүүт энэ огторгой ертөнцийн гишмүүдийг өөр дээр нь татан авах чадвартай болоод байгаа гэд эсвэл ихтгэлхийн тэгээд тиймэрхүү юмуудыг бас давхар нэг заангаа ер нь мэрэг гэдэг чинь үлээ энэ айсаа огторгой одоо бидний тухай мэдээллүүд хаа сайгүй байгаа. Бидний одоо сүнснүүдийн мэдээлэл, энэ амьдралын өнгөрсөн амьдралын мэдээлэл, энэ амьдралын мэдээлэл, ирэх амьдралын мэдээллүүд бүгдээрээ тодорхой орон зайнууд байж идэг. Яг харин хаана вэ? Ихтгэлийн хувьд хаана вэ? Огторгой гариг ирсний хувьд хаана вэ? Аль мэдээлэл нь хаана вэ? Тэр одоо тэргээрээ л ялгаатай. Жишээлбэл одоо эцэг талаа аав талын мэдээллүүд хаагуур дамжаад хаана бид нар хүрэх юм бол эцэг талынхаа гэдэг юм аав талынхаа мэдээллүүдийг авах чадвартай вэ? Ээж талынхаа мэдээллүүдийг ямар холбоосоор ямар одоо сүсгэлээр ямар одоо өргөлөөр гэдэг юм те холбогдож авах вэ гэдэг. Тэр талыгаа хүмүүс тэр болгон мэддэггүй. Болон тэр талыг нь бид нар энэ нэг мэрэг гэдгийг чинь цаана ер нь мэрэг гэдэг чинь цаана нэг тийм эргэн одоо ялангуяа бидний энэ өндөр мотрын гэдэг юм хувь зайгаа өөрөө мэрэгlet энэ мэрэг дээр бол ямар нэгэн магадлал гэдэг зүйл байхгүй. Ерөөсөө 100%. Нэг юм тавьчаад тэгж одоо тэр нь илүү магадлал нь одоо 70% юм байна, 80% юм байна. Тэгэхээр энэ бүтэх магадлалтай бүтэх магадлал нь өндөр юм байна гэдэг тийм магадлалын онц ерөөсөө яригдахгүй шүү. Шууд тэгн тэхгүй 100% тийм л юм яригдана. Болно болохгүй бүтэнгүй тийм үгүй. За одоо хүүч гэдэг юм уу. Тийм л байдлаар яригдана. Яагаад гэвэл бид нар өөрсдийнхөө биеэр дамжуулаад өөрсдийнхөө өнгөрсөн амьдралын их мэдээллийн сан хөмрөг буюу акаш руу энэ амьдралынхаа туулал болсон үеийн үр гэдэг юм уу тэр хөтөлбөрийн бидний хөтөлбөрийг өдрө болгон зохиож байгаа өдрө болгон апдейт гэдэг юм хийгээ сэргээшгээ явж байгаа тэр их мэдээллийн сан хөмрөг тэр хөмрөгийг архивлж байгаа дата баазыг үүсгэж байгаа шин датагаар одоо датаанд тохирсон олон хувилбар замнуудаас сонголтуудыг хийх тийм хувилбаруудыг одоо цаанаас нь олгож өгж байгаа тийм магсаныхаа үгдээдтэй шууд холбогдно. Эцэгтэй тэр акашийн сан хөмрөгтэй шууд холбогдно. Тэгээд тэндээс авах мэдээлэл чинь тийм үгүй мөн биш буруу зөв тэр сайенс муухай гэдэг энүүрэл ялгагдчихж байгаа. Харин энэ бүх мэдээллийг 100% авч чадах уугүй гэдэг нь юунаас хамаарх гэхээр бидний мэдрэмж зөнгөөс шалтгаална. Тийм л байгаа. Тийм учраас нөгөө нэг мэрэг хийх гэдэг юм ямар нэгэн одоо шоо хаюулах гэсэнгүй, чулуу хаюулах гэсэнгүй тийм үү? Зоос татах гэсэнгүй. Мэдээж тэд нар сайн. Гэхдээ тэр биш. Зүгээр өөрийнхөө бие дотроос мэдээлэл татчих гаргаж байна. Тэрийг гарын алгаараа, өндөгнийхөө хуруугаар, гарын салаагаар мөн энэ бие дээр байгаа эрхтнүүдийнхаа буюу гол нөгөө олон хүрдүүдээрээ ингээд авах байхгүй. Тийм зар тэрийг суралцуулах гэдэг. Тэгээд тэрийг нэг тайлбарлаж ярих замтаа яг ингээд үзүүлэх гэдэг байгаа байхгүй юу?
тийм зорилготой шүү. За тэг хэдэн хүн орж иж байгаа хүнээс одож байгаа хүмүүс нь хамаарж байгаа юугаа эхлэх гээд байна л да. Хугацааг 29-нд болгосон. 6 сарын 29-ноос 10 хоног. 6 сарын 29 болгосон. Тэгжээж наадмын өмнө дуусах гэдэг. Дүүрэх гэдэг тийм. Тийм. Тэгэхээр зарим хүмүүсийн хувьд нэг юм хүсэл тавьсан. Хүмүүс хотод жишээл ажилтаа учраас сагсан бүтэн санд бол нөгөө юугаар ороод амралтаа авч чадахгүй байгаа хүмүүс нь онлайнаар ороод гэхдээ ядаж сагсан бүтэн сандаа одоо юугаар очиж амралтын хавьд ядаж цомжин дээр орчих гэдэг үсний тийм санал гаргаад байгаа. Тэг яг зөвхөн байж хувьбар. Тэг яг хувьбарууд бол баяжуулна шүү дээ тийм. Онлайнаар хамгаахгүй үндсэн сургалтанд бид чинь онлайнаар авч байгаас шууд бас нөгөө технаар авч байгаа шүү дээ. Цомжин дээр хоёр төрлөөр авч байгаа учраас боломжтой бол нэг өдөр ч гэсэн яг одоо сайт дээр ирээд улан сургалтаа хийгээд судалгаа хийгээд явах бол түн сайн шүү. Тэгээд мэдээлэл авах сувг болгон ч нөгөө одоо тодорхой хэмжээ эртлийн акашийн орон зай руу буюу мэдээллийн тэр орон зай сан хөмбөрөөр рүү дата баазууд руу серверийн дата баазууд руу очиж холбогдохдоо дандаа сүнсээрээ буюу бүр дээрээ дамжиж очиж байгаа. Тэгэхээр нөгөө бүрдийг маш өндөр түвшинд нээж өгөх гээд ийм амьсгал, йог, хөдөлгөөн тэгээд нөгөө гарын мудраа гэж зөндөө явуулсан би тэгнэлээ явна. Тэгээд дээрээс нь юунууд явж байгаа. Амтай тоо бас оролцож явж байгаа. Тэгжээж нөгөө тэгээд нөгөө даалт ухамсарын таамуудыг маш сайн сэргээж өгөхгүй бол тэр даалт ухамсарт байгаа сөрөг мэдээллүүд тэр болгоомж нь хурдуудыг гацааж, хурдуудыг блоколж, хурдуудыг буруу эргэлж, хурдуудын эргэлтийг одоо юу гэдэг нь сулдуулсан байдаг учраас нөгөө хурдны эргэлт сул байх тусмаа хүн мэдээлэл удаан авна. Орох хүрх орон зайгаа удаан очино. Эргэлт нь сүн нарийнхан байх тусмаа тэргээр татаж авсан мэдээлэл чинь юу гэдэг нь маш өндөр түвшнээр ингээд цэвэрхэн ингээд орж ирэхгүй тийм уцаар яхад байна яа нэг байна намайг сонсож гин үү гэдэг шиг л орж ирэх учраас аль болохоор тийм маш их хурдны дасгалуудыг хавсархаас үл замгүй. Тэгээд юм одоо заахтаа жишээлбэл ингэж заанаа. Зүгээр нэг одоо юу гэдэг сургуультаа одоо тийм юу шиг болохгүй, тачиг болохгүй. За одоо жишээлбэл залбирал хийхин зэрлээ залбирлаар эхэлнэ. Залбирал хийхин цаана яг ямар учир байгаа. Яагаад ингэж залбирахад тийм үү? Энэ дээр дарахад ямар үйл явдал цаана болоод байгаа. Энэ 2-3-ыг нийлүүлэхэд ямар үйл явдал болоод байгаа. Энэ 3-ыг нийлүүлэхэд ямар үйл явдал болоод байгаа. Энийг ингэж дөрвийг нийлүүлэхэд ямар үйл явдал болоод байгаа. Ингээд 5 байх юм бол яадаг. Энэ 2-3-гаа ингүүл яадаг. 3-3-гаа ингүүл яадаг. 4-3-гаа ингүүл яадаг. 5-3-гаа ингүүл яадаг юм бэ? Энийний цаана аль орон зайн сервертэй дата бейстэй эсвэл одоо юу гэдгийг акаштай очих холбоотой байгаа. Эсвэл хөтөлбөр энэ мэдээллийн ямар одоо удам угсааныхаа эцдийн одоо өгдөлтөд очиж нийлээд байгаа юм байна тийм. Тиймэрхүү байдлаар одоо эхлээд явна жишээлбэл. Тэгээд дандаа утгатай цаана. За жишээлбэл ингээд хүмүүсийг за ингээд өргөл өсөн өргөлөө өргөе гэж одоо өргүүлэн тэгжээж нөгөө нэг бид нар чинь энэ огторгоо ертөнцийн орон зайн тэр олон зарим мэдээлэл чинь саран дээр байгаа штеп. Зарим мэдээлэл чинь буюу зарим серверүүд чинь харан дээр байгаа. Зарим серверүүд чинь ингээд хөх хотдууд дээр байна. Зарим нь их дэлхий дээр байна. Зарим нь одоо юу гэдгийг хасууд дээр байна. Тэгэхээр тэр орон зай болгон руу бид нар холбогдох чадвартай байхын тулд энэ олон хурд сувг судлууд чинь нээлттэй байхаас өөр нэг ямар ч арга зам байхгүй. Хоёрдугаар нээлттэй байнгут шууд эрчим гүгээд ороод ирэхгүй. Тэр эрчмийн одоо нэг юу биеэр дамжиж тархин дэрж мэдээлэл болох, зүрхэн дэрж мэдээлэл болох одоо ой ухаан дэрж ингэж задарч биднэрт мэдээлэл болох тэр олон сувгуудыг чинь заавал одоо чөлөөлж өгөх шаардлагатай байна. Тэгээд тэрийг тайлбарлана. За одоо ингээд өвдгөрөө бохирч суух юм бол яг одоо үүдээ сүн өргөхөд яаж бид нар аль орон зай руу дамжаад энэ сүн өргөлийн өргөлөөр дамжуулаад нөгөө огторгон олон сервер буюу өвдөөцийн тэр эрчим мэдээллийн сан хөмбөр рүү яаж очиж байгаа. Тэрийг ингээ утгаар нь тайлбарлана. Утгаар нь бүх нэг утгаар нь тайлбарлаж байгаа. Бүх зүйл дээр. За жишээлбэл за тэгээд одоо өнөөдөр би юу хэлж үзүүлэх гээд байгаа вэ? Юу хэлэх вэ гэж арай ойрхон ижи тэмдэглэл хийдэг. Ижи удам саанхаа бүх ижи нартай эмгэгдүүдтэй чинь холбож байна.
Тэгж байж та нар тэндээс удмын өөрийнхөө мэдээллийг гэдэг юм уу, чадамжийг, чадварыг гэдэг юм уу, урдыг гэдэг юм уу, авиасыг гэдэг юм уу, эсвэл тууллуудаа мэдж авах боломжтой байхгүй. Тэгэхэд ч л одоо жишээл хоёр эрхийн уруугаа нийлүүлдэг гэж бодъё. Эрхийн уруугаа нийл. Ингэж нийлүүлэхэд нэг өөр, ингэж нийлүүлэхэд нэг өөр, ингэж нийлүүлэхэд нэг өөр. Ингэж нийлүүлэхэд нэг өөр. Эсвэл ингэж нийлүүлэхэд нэг өөр, ингэхэд нэг өөр, ингэхэд нэг өөр. Ингээд бүх хувилбарууд ч өөр өөр байхгүй. Өөр мэдээллээр одоо нэг том сервер рүү очиод тэр сервер дотор ч ингээ файлууд байгаа. За энэ файл нь болохоор одоо юу гэдгийг сайн талын мэдээлэл, энэ болохоор саар талын мэдээлэл, энэ болохоор өнгөрсөн цаг, энэ болохоор ирээдүйн цаг, энэ болохоор яг өөр чинь чамтай холбоотой, энэ болохоор чиний одоо юу гэдгийг ээлжтэйгээ холбоотой дурсамж гэх юм уу тийм нарийн юмуд яригдах байхгүй юу? Аль нэг гэж байна уу? Энэ гоё тийм. Энэ цагаан томруулаад авчих. Цэнхэр нэг том байгаад томруулаад авчих. За. Тиймэрхүү байдлаар бүх юм задарнаа. Тэгээ бүх юмаа заана. Бүх юм ингэхэд одоо ч юу болтгийг тийм үү? Ингэхэд юу болтгийг? Ингэхэд юу болтгийг? Ингэхэд юу болтгийг? Ингэхэд юу болтгийг? Тэгээ энэ дээр байрлахаар яадаг. Энэ дээр байрлахаар яадаг. Энэ дээр байрлахаас доошоо харахаараа яадаг. Дээшээ харахаараа яадаг. Бүх юм ялгаатай ард нуруундаа барихаараа яадаг. Тэгжээж эндээс чи мэдээлэл аваад бүх юмаа одоо юу гэм. За. Далд ухамсартаар байгаа сөрөг мэдээллүүд дуусгая. За тэгвэл далд ухамсартаар байгаа мэдээллүүд их яадаг. Тэр чинь хаа нэг эд хэрэгтэнгийн орон зайд байгаа. Илгээр дамжсан хүрдээр дамжиж холбогдож байна уу? Зүрхээр дамжсан орон зайгаа байна уу? Зүрхэн дээр байгаа далд ухамсарын мэдээлэл буюу шандал, уйдгарын эмнэлэл одоо юу байдгийг хайр дурлалын асуудалтай холбоотой. Одоо хайраар дутсан, гунцсан, эсвэл хэн нэгэнд гомдсон. Энэ бүгд чинь энэ эд хэрэгтэнгүүдийн хүрдээр дамжиж байгаа, тархины хүрдээр дамжаад тэгээд тэр мэдээллийн орон зай руу очиж байгаа. Нэг талаас эсвэл энэ дотор агуулгадж байгаа. Тэгээ энийг яаж хэдүүлээ мэргээр мэдээд миний зүрхэнд маш их харамслын мэдээлэл байна. Энэ харамслын мэдээллийг байгаа эсхийг чамд мэдрүүлээ. Алийг чи мэдэр гэд ингээд зур мэргээр ингээд холбоод өгч. Тэгэнгүүт тэр зүүн нэвтэрж байгаа. Энэ нэр надад байна. Зүрхэнд минь маш их тийм харамслын мэдээлэл байгаа юм байна. Тэрний улмаас миний зүрх одоо хавхлах нь ингээд цоглоод байгаа юм. Эсвэл ингээд хэмнэн алдагдаад байгаа юм. Эсвэл пульс нь ингээд ойрцож юм холцсон байж гэдэг юм. Гэт тэгээ тэрийг мэргээр мэдчингүүтээ мэргээр гарын энэ нутрааны байрлуудаар буцаж тэрийг засах аргад бас тодорхой хэмжээгээр өндөр түвшинд бичсэн сургана. Ерөнхийдөө мэргэлж сургана гэсэн. Тэгээ мэргэлснийхаа дараа зас сурах аргууд нь жоохон өөр байна. Гэх мэтлийн ингээд явчихна. Энэ бүх хуруунууд чинь энэ бүх хуруунууд сая миний хэлснээр инглээ нэг өөр мэдээлэл гарч ирнэ. Инглээ нэг өөр мэдээлэл, инглээ нэг өөр мэдээлэл, инглээ нэг өөр мэдээлэл. Бүр энийг л маш сайн ойлоо. Тэгээ яг энэ дээр байрлал нэг өөр мэдээлэл, ингээд энэ дундлын өндөг дээр байрлал нэг өөр, энэ дээр байрлал нэг өөр. Тэгээ эрхийн ураагаараа байрлал нэг өөр. Тэгэд ингээд эдрийг тодорхой төвчөнд зааж хүний амьдрал дээр хамгийн чухал мэдээж нөгөө хамгийн чухал юм чинь эцэг талын, аав талын, ээж талын өөрийнх нь миний бидний өмнөх насны тэр мэдээлэлүүд байдаг шээ. Тэгээд дээрэс нь одоо үн цагаас эхлээд хүнээс асуухгүй. Энэ хүнтэй би гэрэл одоо над дээр одоо багшаа би нэг юм хүнтэй танилцсан хүнтэй суух уу яах вэ? Надаас асуугаад байгаа байхгүй. Тэгсээрээ тэр асуултыг өөрийнхөө мэддэг лам буу бас бүх хүмүүсээс асуудаг гэдэг. 10 хүнээс асуулаа 10 өөр хариуллаа чи яах юм бэ? Энэ миний амьдрал биш энэ чиний амьдрал байхгүй. Тэгээ тэгж асуудгийг л бодиулмаар байна штэ. Бодиулмаар байна. Ингээд хуруугаа нийлүүлээд за тийм энэ миний зайны ань үнэ биш үү гэдэг олоод мэдчих хэрэгтэй байна. Тэр аргыг л зааж өгчих гээд байна. Скол одоо бид бидний амьдрал яагаад тохиолдол ийм нэг үл ойлголцол тохиолдоод энэний цаана одоо юу гэдэг вэ? Байдал бусдаас салах гад энэ салах гаагүй байна уу гэдэг чинь ингээд хуруунаасаа аваад мэдчих боломжтой байхгүй. Энэ бизнес руу би орохгүй юу гэдэг мэдэх боломжтой. Тэрийг л зааж өгнө. Ингээд холбогдвол ямар мэдээлэл аваад байгаа юм. Тэгээд нэг амжилтын мэрэг, авиас бэлгээ тодорхойлох мэрэг, далд ухамсар дээр байгаа гэмтлүүдэд тодорхойлох мэрэг, сүнсэн дээр буюу энэ хий нарийн бидээрээ байгаа тэр нэг эрчмийн алдагдлууд байна уу? Миний үндсүүр дээр дамжсан алдагдал байна уу? Үрчүүн дээр дамжсан алдагдал байна уу? Наран сүлжөөрөөр дамжсан алдагдал байна уу? Нэг. Тэгвэл би энэ алдагдлаа буцаад яаж сэргэж авах вэ? Бас зүгээр л гарын мутраагаар ингээд заагаад өгч. Тэгэнгүүтээ тэрийг ханаас авах уу? Ингэж бариул тэндээс авна, ингэж бариул энэс авна. Ингэж барих юм бол одоо юу гэдэг юм?
Хурц галбаадын орон зайс ирчин маань ингэх юм бол сарны мөнгөнд яваас аавна, ингэх юм бол хөрч чанааны эрдний чулуунаас аавна гэдэг ингээд гаргуудаа чи ингээд заагаад өгчих байхгүй юу? Мэргэн дээрээ бол тэгээ заачна. Мөг багш угаасаа тэр бүгдийг чинь нээхлэхийн тулд олон тийм хөдөлгөөн одоо янз янзын йог туслалуудаа хийх гээд байгаа шүү дээ. Тэгээд жишээлбэл тийм хэлж байгаа. Өшөөч үгүйдээ. Гадна дэш гэсэн одоо эн чинь бид нар чинь мутар гэж ярьдаг үсэ. Тэгээд мудраа штэ тий. Англиараа мудраа штэ, монголоор мутар. Тэн дээр одоо жишээлбэл ингүүл хаашаа аль эрх рүү тусаан хамж очих юм. Ингүүл хаашаа илүү очих юм. Ингүүл хаашаа илүү очих юм. Ингүүл хаашаа илүү очих юм. Ингүүл яах юм. Ингүүл яах юм гэдэг. Бүгдээ бас өөр штэ тий. Эд эрхнүүдээ энэ одоо жишээлбэл бас яг хэлэх бас адилхан орно. Уусаад бид нар гарыг ашиглаж өөрсдөө нөгөө өөрийн хүнцэн хөгжүүлж сурах гэж байгаа штэ. Тэгэхээр эрүүл мэндэд ашигтайгаа тэгвэл яах юм? Уурлаад байвал яах юм? Гомдоод байвал яах юм? Ямар мудраагаа төлхөө ашиглаж өөрийгөө тайвшруулах энэ техникүүдийг бас сурна. Тэгээ хамгийн чухал юм бид нар нэмээд энэ өөр одоо хүмүүсийн дунд амьдарч байгаа хүн аюул сэтгэл зүйн гэмтэлтэй байдаг. Өнөөдөр хүртэл цэвэрлээ гэхээр маргааш нь орж ирлээ. Дахиад бухимдах шалтгаан үе болгон гарч ирж байгаа. Ялангуяа манай одоо удаагийн нөхцөл бол тэр мэт байдлаасаа яаж өөрийгөө цэвэрлж сурах юм? Яаж өөрийгөө хэвийн авч явах юм? Тэгжээж нөгөө зорьсон одоо мөрөөдөл зорилго хүсэлтэд хүрнэ шүү дээ. За гих мэтэд одоо яг үнэндээ тал бүрээр маш их олон мэдлэг орсон байна. Тэгэхээр эн чинь хамгийн гол эцсийн дүндээ сэтгэл зүйн байдал эрүүл мэндийг тодорхойлоод байгаа шүү дээ. Хүрдийгч гэмтээж, сүнслэгч цацааж, за эрүүл мэндийн байдал дээр маш их зүйл асуудлуудыг асраад байгаа учраас тэр чинь эрүүл мэндийн тэнцвэргүй байдал гэдэг бол тэр чигээр зардал шүү дээ. Тэр чигээр зардал. Тэгээ нэг хүн өвдчих юм бол тэр хүний цаана нэг биш хэд хэдэн хүний ажил алдагддаг учраас өөрийгөө яаж эрүүл авч явах юм бэ? Эрүүл авч явахын тулд юу анхаарах ёстой юм бэ? Эрүүл мэндэд ямархуу байдлаар би энэ сурсан мэдсэн зүйлийг ашиглаж болох юм бэ? За тэгээд маш олон давуу болон тусдаа талууд гарч ирнэ. За хариултууд өгсөн баг. Тайлбарж өгөхгүй бол сайн мэдэхгүй байна. Юуг тайлбарлаж авмаар байгаа хэлээрээ бид нар сургалтынхаа агуулгыг тайлбарлаж байгаа шүү. Юуны хувьд бол хугацааны 6 сарын 29 сая 10 хоног байгаа. Дараа нь дахиад 7 сард эхлэхсээ бид нар бас мэдэхгүй байгаа. Хүмүүсийнхаа нөгөө бүртгэлээс хамаарна. Тэгээ бид нар энэ сургалтыг онлайнаар нэг авч байгаа, танхимаар авч байгаа. Танхимаар авахдаа хотод авахгүй. Хотоос 50 км зайд байдаг Цамжин болдогт авна. Чингисийн хөшөөний эсрэг талд. Тэнд камп дээр авна. Тэнд бол үдээс өмнөдөө яг биеийн энэ бүх нүг сугийг нээдэг, эмчилдэг, эрүүлжүүлдэг, амраадаг тийм бүх дадлагуудаа хийгээд тэгээ үдээс хойшдоо шууд тархи руу мэдээлэл хүлээж авах байдлаар руу шилжинэ. Энэ үеийг энэ байдлаар 10 өдөр үргэлжилнэ. Хичээлийн төлбөр 888 сая төгрөг. Энэ зөвхөн сургалтын төлбөр хэмнэ. Тэгээ тэнд чинь хүн чинь байрлал шүү дээ. Байрлал. За байрлахад бол нэг хүний өдрийн 50 мянган төгрөг гэсэн. Нэг хүний өдрийн хоолтойгоо гэрт ороод байрлал. Өдрийн 50 мянган төгрөг. Тэгэхээр бид нар юунд зориулж хүмүүсээ байрлуулахад энэ төлбөр гаргасан баг. Өдрийн 50 мянган төгрөгөөр хоолнд байрлалаа. За онлайн байж байгаа хүмүүс бол мэдээж нь байрлах юм чинь төлбөр гарахгүй. Гэхдээ нэмээд бид нар нөгөө онлайн хүмүүс зориулж арай нэг чанарыг хүчжүүлсэн, хурдын нэмсэн тийм юм нэмж захиалах шаардлагатай байгаа учраас тэрний нэг хүний 60 мянган төгрөгийн төлбөр ойролцоогоор гарна. Одоо үндсэн төлбөр дээр нэмээд илүү анхаарал тавьдаг юм аа. Онлайн чирчээд юм. Онлайн бол жоохон дуу чимээ жоохон наан цааны гартын ихтэй нөгөө бичлэг хийгддэг болохоор бас болно. Гэхдээ үндсэн яг дадлаг бол онлайн бол орж чадахгүй. Одоо нөгөө биеийн судал сугийг нээх тэр бол хэцүү. Яг л бид нар уулруу явна, эс рүү явна, горих болог руу явна. Тэнд очиод нөгөө сэтгэл зүй дээр байгаа гэмтэл талд хүнсрэл дээр байгаа гэмтэл харуулдаг тийм. Харин тийм утасныхаа видеогоор л харуулдаг. Яг л байгалийн тийм одоо ох нарийн хэний ч хэрэглээгүй тийм ирчим бид нар нөгөө онлайнаар явж байгаа хүмүүс өгч чадахгүй. Тийм. Тэгээд тэнд байж байгаа хүмүүс ашиг шимээ аавна. Тэн дээр бол бүх цэвэрлэг байгалийн ирчимээр явж байгаа байхгүй. Тэр цэвэрлэгийг хийн, эрүүжүүлэлтээ аавна, тарих амраалтуудаа аавна. За тэрний дараа шууд хичээл хүлээж авах буюу зөнгийнхаа судалгаа цэвэрлэлд ороод ирж байгаа учраас яг тэрний дараа өдөр болгон жишээ орж байгаа. Онлайн хүмүүс нөө юу яаж болно те? Бичлэг хийчихэд бичлэг өгж болно. Одоо нэг булаг дээр очино штэ. Цаан тэр уулын орон дээр очино, тэг эсэн дээр очино, тэр уртлын гол руу очино. Тэнд дээр чинь тэгэл одоо өөрсдөө нэг видео ажил тэрийг одоо өгөхөс гэж байгаа. Яг тэрний видео жоо чанар мунхал байж магадгүй. Мунхалтаа өөр арга байх тийм штэ. Тэр нөө урагшаа уулаад авах чинь сүлжээ байхгүй ч тийм билээ. Хүсвэл штэ тэр нэмэлтээр бид нэг онлайн сургалт авах хүмүүс ер нь бол нөгөө өөрчлөлт хэлсэн байгаа нь ямар шаардлагагүй явах гэдэг тийм. Тийм болохоор болж өгвөл хотод одоо ажлын 5 өдөр завтаа байдгүй энэ чинь 10 өдрийн сургалт байхгүй юу? 2 удаа 4 удаа хасаалтнаас тарж байгаа нэгд 4 хоног. Тэгэхээр тэр 4 хоногийг яаж ашиглаач гэдэг. Ашиглаад яг дадлага хийгээд аваач. Тийм бол махан биений хувьд бол онгоох гэдэг бол бүр шал өөр ойлголт. Юмыг их үнээр ойлгоно, өргөнөөр ойлгоно, ашигласан мэдэрнэ. Их гүн дадлахын судалгаа их үнзийг шингээж авах юм боломж олдог учраас нэг удаа өөртөө цаг гаргаад өөртөө хөрөнгө оруулалт оруулах гэж хүмүүс зүйлж байгаа. Орооны нөгөө нэг
Одоо оройн эмчилгээнд бол лайв орчин. Тэгэхээр лайв орчин. Бүр өглөөнийхэд бол орчин. Тэ. 29-нд эндээс яваад 30-нд очих гэдэг. Тэгэл хоцроод 1-2 хоног 90 дэ хучин манай хүн гэсэн онлайнаар явуулъя. 1 хоног хоцорч ирэх хүний хувьд Одоо тэгээ шүү дээ. Нөхөд ямаа бичиж авах өдөр шөнөөс бол бичиж авах гэсэн. За тэгж болох юм шүү гэнэ. За үндсэн мэдээллийг одоо түрүүний мэдээлэл зүйлсэнд хангалттай хариулсан бахаа гэж бодож байна. Хэрэг тодорхой зүйл байх юм бол асуугаарай. Нэг хүн хүүхдээ ирж болох гэж асуусан байсан. Гэхдээ хүүхдийн хувьд бол хэцүү нөгөө ээжийг ирчил хийхгүй байх магадaltaй учраас хүүхдэд дагуулад цэвэрлийн бол орж болно. Гэхдээ яг нөгөө тодорхой олон цагаар суугаад ингээд төвлөрөхнөөс нөгөө тэр нэлэх хүүхдээ саад болох гэж бодож байгаа учраас яг нэлсэн байгаа. Цахимаар авчихгүй. Тэгээ цахимаар авч болно. Эсвэл хүүхд тардаг хүнтэй очиж болно тий. Хүүхд тардаг гинэ. Байрлах төлбөрөл нэмэгдэх бах тэр хүн сургуулийн сувдаж болно шүү дээ. За тодорхой зүйл үйл та энэ асуугаарай. Ер нь яг үнэндээ бичгийн цөөхөн 10 хоног байгаа боловч энэ махан биеийн судал сууг онгох хэмжээндээ бол цаашлаад дахиад 21 хоног 1 сар болгоод одоо манай тийм хөтгөр байдаг учраас тэрийг дагаа орж болно шүү. Өргөжлүүлээд нөгөө эрүүжлэх ингээд нэгэнт нөгөө моторлоод ихэлсэн юм эрүүжил яваад байдаг учраас дахиад оройны манай энэ тарих амраад янз бүрийн эмчнүүд ондоноор их байдаг. Тэгэхээр тийм эмчнүүдээс хамрагдаад өөрийнхөө хурдуудыг илүү эрчим хүчтэй байдлаар нь удаан хадгалж болно. Цэмэгтэй байдлаар нь бас удаан хадгалж болно. За тэгээд цэцэн сургууль нь 888,000 дээр нэмхэн 60,000 гэж байгаа. 10 хоног тэр 88,800 төгрөгийн үнэтэй гэсэн үг багхгүй. За юу яа та. Юу хэлэх сонирхолтой байгаа шүү дээ. Хүмүүсийн тоглоёд байгаа. За яг эхэлж хуулаад тэгэхгүй бол цаг бас 30 минут өнгөрсөн шүү дээ. Захим сургууль 888,000 дээр нэмхэн 60. Эцсийн дүнд сургуулийн зорилго бол энэ судал сууг гэж байгаа юм бол онгойлгох гэдэг байгаа бүгдийг тийм зөндөө судал сууг хөгжүүлэх гэсэн хүмүүс. Тэгэхээр хамгийн гол нь сүнслэг бие дээр хурдан дээр махан бие дээр заавал эрүүжилт орж ирэх шаардлагатай болчихдог. Тэгээд бол бид нар байгальд байгаа учраас яг эрүүл хоолтын хөтөлбөрөөр явж байгаа учраас эдгээр бүгд орж ирнэ. Тэгээд тодорхой хэмжээний онгоцны дараа бид нар сэтгэл зүйтэй байгаа юм бас авч явахгүй бол мэдээлэл уншаад аюу саатдаг тийм. Угаасаа сүнсний гэмтлүүдийг заавал авч ирнэ. Энэ элэг зүрх бөөрн 5 цул эрхтний 6 сар эрхтний гэмтлүүдийг заавал авч хайна. Тэгээд дээрэс нь энэний чинь сан зөнгийн маш олон суугууд нэгдэж үзье. Ер нь бол нэг сумаар маш олон туулаа будаж байгаа л гэсэн. Тэгээд бид ингээ мэрэг зааж өгöd байхгүй. Насан турш нөгөөдгийг хэрэглээс авч байгаа. Бусдаас асуух шаардлага өдөржин явахгүй шүү дээ. Чухал том шийдвэр гаргахын үед мэрэгчтэй болоо. Тэгээ өөрсдөө шалгаад үз. Тэгэхээр мэрэгсийн болтгоо байна болно байна уу гэдгээ дараа нь шалгаад үзээ яваад байж болно шүү дээ. Ямар ч гэсэн өнгөрсөн одоо ирээдүйг гэсэн 3 цагаа мэрэгэх юм боломжтой. Зарим хүмүүсийн тийм байдаг шиг бусдаас хамааралтай байдаг шүү дээ. Өөрөө уучраа мэдхгүй дандаа нэг зөвлөх хүн хайгаад ингэ явж байгаа хүний хувьд маш том туслагчтай өөрөө өөртөө ажиллангаа өөрийнхөө ур чадварыг нэнгээ тэгэнгүүт бусдаас ингэ хамаарал нь басаад өөрөө өөртөө итгэл хүртэл нэмнэ. Яагаад гэхээр өөрөө маш олон орон зайраас мэдээлэл тандаж авч сурч эхэлж байгаа байхгүй. Тэр энэ маш чухал шүү. Ялангуяа энэ дотоод та ямар ч одоо шинжлэх ухаанаар мэрэгшиж байгаа байж болно. Тэгээд дотоод зүм гэдэг юм чинь маш чухал учраас энэ бүх юмний суурь учраас энийг хөгжүүлээд нэг авчих хэрэгтэй юм байна амьдралдаа. Тэгэхээр энд ямар шинжлэх ухаангүй зүйл жишээ байхгүй байхгүй. Одоо бид нар компьютер дээр ингээд энэ компьютер тавьчлаа. Энэ явсаар байгаад одоо юу гэдэг юм? Америкийн том серверүүдтэй холбоотож байгаа шүү дээ. Жишээлбэл одоо өөр улс орны Хонконгийн ч юм уу тийм нээлзээ чинь тэгж авдаг шүү дээ. Одоо Facebook хаашаа хараад одоо LinkedIn хаашаа хараад Twitter яа гэдэг энэ Telegram. Тэгэл тэндээс тэр Telegram руу мэдээлэл татсан хүний энийг оглоод уншаад тэгсэн байна. Тэгвэл яг адилхан далд ертөнцөөрөө байгаа эрчмийн мэдээллийн энэ орон зай том серверүүд байна цаана чинь. Бас адилхан ингээд сансрын антеннаар цацагдах, шилэн кабелаар цацагдах, радио төлгөөнөөр цацагдаад бид нар холбогдоод байна шүү дээ. Энэ олон их мэдээллүүдийг уцаад ямар ч сүлжээгүй уцсан учраас сайн байна даа гэж. Хаавал Америктайгаа үнтэй яриад байна. Гэхдээ тэгвэл энэ бие чинь адилхан. Яг тэр нэг одоо тэр утсыг чинь юугаар оруулах гэдэг энэ компьютер чинь энэ бие чинь өөрөө компьютерийн бүтээл. Энэ бие чинь утасны бүтээл байхгүй. Утас чи ясам дээр энэ биеэс санаар бичсэн зүйл шүү. Тархинаас санаар бичсэн зүйл. Тэгэхээр тэр орон зай руу энэ сүнс чинь өөрөө энэ эрчмийн орон дайлгсууд чи өөрөө холбогдоод орчдөг. Гэхдээ тэр лөө очиад тэр одоо ил ертөнцийн нэг датабейс руу орж сервер рүү очиж байгаа далд ертөнцийн сервер рүү өөртөө хамаатай мэдээлэл авчих. Энэ
зарчмын үед ямар ч ялгаагүй. Үнэхээр нарийн төвшин судлах гэдэг бол хэлээд өгье. Жишээлбэл тийм үү. За энэ бүр дээр чинь дамжаад, за зүрхний чинь тэр бүр дээр дамжаад тэр холбоос чинь ингэж сэргээд ингээд бүр замлын хэлж байна. Тархины чинь тэр бөөмөр дамжаад тэр эрчим тэгж одоо агаар мандлын тэр долгион тийм өнгийн туяагаар ингэж яваад тэгээд тэнд очихлоо. Тэгээд тэн дээр байгаа өнгөрсөн амьдралынхаа мэдээллийг сарнаас авчлаа. Энэ амьдралынхаа мэдээллийг тэнгисээс авчлаа. Энэ амьдралынхаа мэдээллийг одоо хормос төв дээр байгаа болор давхаргын орон зайд байдаг тэр мэдээллийн буюу серверээс авчлаа. Энэ орчлон ертөнцөөр дүүрэн одоо ингээл энэ тэнд том серверүүд дээ шүү дээ. Байгууллагын гэхэд тийм үү. Дэлхийн том байгууллагууд хоорондоо серверээр холбогдсон байгаа болоод байна. Өнөөдөр одоо Америкийн ерөнхийлөгчийн сонгуул болоход Оросоос хакертаж чадаад байна. Оросыг одоо юу гэдэг Англи нь хакертаж чадаад мэдээллийн татаж гаргаж ирж чадаад байна. Гэхдээ тэгвэл яг тэрнтэй адилхан зарчмаар авч байгаа байхгүй юу? Зарчим нь яг адилхан шүү. Тийм том. Тэгээд нүүн тэрлүү чинь нүүн кодын нэгэд орно. Код чинь өөр чинь бий. Код чинь өөрт чинь л байна. Энэ одоо би ингэхэд миний код нэг өөр энэний цааны код шиг бичигдэн энд одоо мөгийн багш ингэхэд нэг өөр код. Тэргээрээ хөөгөө явчлаа. Тэгээд өөртөө холбоос орон зарваа мэдээлэл авчирчаа. Ийм л зүйл байхгүй юу? Тэгээд энэ мэдээллийг ядаж эхний төвшөнд татаа тунгаадж авах дайны хэмжээний болоод явах нь та нарын чухал байхгүй. Бүр дэлгэрүүлээд тэгэхээр ядаж ингэн за ингэхлээр тийм гэдэг мэдээлэл чинь ингэхлээр үгүй гэдэг мэдээлэл чинь ингээд зааж өгөх гээд байгаа. Тэгэхээр ядаж үгүй нүггүй. Тийм байна. Тэгээд тэд чинь өөр долгионтой орчин. Одоо 0 1 0 1 гэдэг програм бичдэг шүү дээ. Тэр шиг 0 нь өөр сигналтай, 1 нь өөр сигналтай л байхгүй. Тэрийг барьж авах юм гэсэн үг ядаж. Ийм энгийн шүү хүмүүсээ. Хүндрүүлж өрөөсөө битгий бодоорой. Тэгэхээр бид нар ер нь бол яг өөрийнхөө ухамсарыг зөндийн судал сугийг бэлэг ертөнцөөс мэдээлэл татаж авах чадварыг яг энэ залхуугаас ч хийс юм уу? Юу хөгжүүлэг өргөцсөн юм эсвэл үнэхээр арга замаа мэддэг юм болов? Энэ одоо шиг Google чинь наадмын дараас бүртгүүлчихээрээ Google бол сүүлийн үед юу асаасан юм штэ? Юу цоцсон юм штэ? Гэрээсээ ажилласаа гэрийнхэн цэлгаан хэрэгслийг гэрийнхэн нөгөө тогийг хасаадаг юм гомоо бодоход асдаг. Энэ технологи бүтээсэн ба штэ. Тэр нөгөө химэл оюухан. Химэл оюухан гэдэг тэгээ утмацыг ашиглаагүй. Зүгээр бодлоор дамждаг нөгөөх нь. Тэр чинь тийм нөгөө тэр ямар хүчтэй ямар нөгөө тийм орон зай үйлчилдэг гэдгийг ч одоо нөгөө нийтлдэг штэ. Технологи жиглэж штэ тийм. Тэгэхээр яг үнэ технологид хоцрогдоод байна. Одоо бид нар хоцрогдсон. Тэгэхээр бид нар бодлороо бас холбоо тийм. Тэр тэгээд орлоод байхад чинь бид өөрсдөө тархинд биднэрт өөртөө боддог хүн бид нар өөртөө бэж штэ. Тэгэхээр тэнд юм асааж байгаа болж байгаа бид ингээ өөрсдөө бодлороо тэгээд нүг эдгэр чинь нүг хаалга нэдэг эрлээнүүд контактууд нөх бам хаалга нэдэг. Ингээд контактууд нүг энэ дээр чинь төсөөрүүд нэг. Тэгээд пак нэгээд олоо явчихлаа. Тэгээд гүцээ. Тэр тийм энгийн тэгэхээр тэрийг ингээд ямар олон юмар орлуулдаг. Аяндаа энэ манай энэ мэрэг одоо хувь зайны хүн өөрийнхөө хувь зайг одоо хувь зайг өөрөө бүтээх мэрэг шүү дээ. Бусдаас очиж бүтээлэх гээд байгаа биш дээ. Сайхан зөв замаар явж идэл эндээс нэг хүн очиж тэрийг тэгэн зөв үү буруу юу? Би энэ хүнтэй хандах нь зөв үү буруу? Их сайн хүн байна гэдэг. Аваачаад ингэ ханилчуд одоо яах юм бэ? Тийм болцоод байна шүү дээ. Өөрийнхөө зүрх сэтгэлийг чагнаад тэр хүнээ дүгнж чадахгүй болтлоо бид нар чинь ороо бутчих болохгүй шүү дээ. Тэгэхээр нөө өөрийнхөө хувь зайг өөрөө өрнө гэдэг нь өөрт чинь оноогцсон хувь зай байгаа. Оноогцсон хувь зайны ханууд байгаа шиг бид одоо юу гэдэг заяа тавилангийн эзлүүд одоо байгаа шүү дээ. Тэгэхээр нэг тэргаал барьж авчаад энэ хүн хичнээн сайхан харж ирсэн миний заяаны ан биш байна гэдгийг таньчих тийм боломжтой болчих واخхой. Нэг талаасаа нөгөө талаасаа удамд байгаа өвгдөөсөөс дамжиж ирсэн аав ээжийн ингээ ясусаар дамжиж ирсэн тийм үү. Тийм таагүй зүйлийнхаа шалтгааныг ингээд ингэж байгаа л боломжтой болоод байна л да. Одоо удмын мэдээлэл засах гэдэг шүү дээ тий. Өөрийнхөө удмын мэдээллийг тий тэр хөвжөөс хувь заяага тэр хувь зай чинь зургалж байгаа юм тэр шүү дээ. Хувь зай саад нэг л юм болохгүй байна манай одоо ирчүүд нь бид нар дээр ирдэг жишээ ярих гэдэг л да. Манай ирчүүд ингээд эртээчүүд аягүй бурхан болоод. Тэгвэл эртээчүүд нь бурхан болоод байдаг. Эртээчүүдээ холбогддог удмынхаа ирчүүдтэй холбогддог холбоос чинь заагаад өгч байна. Тэндээсээ тэгээд сайн муу сайхан муухай гэдэг авдгийг чинь хилээд өгч байна. Тэгээд цаашаа баяжуудаад дэлгэрэнгүй мэдээлэл цаашаа аваад явдаг болох хүнзгий шатны тэрнүүд танаар самарах асуудал. Ядчил ихний удаад өөрийнхөө өдөр тутмын бүгд юм яадаг тодорхой энэ амьдралынхаа зураг төргийг бусдын оролцоогоор аваа явчмаар ах. Яагаад гэвэл тэр амьдрал чинь энэ хувь зай чинь надад зайсан болохоос биш өөр хүн миний тэр хувь зай бүтээх гэж заяадаг байхгүй. Тэр чинь бусд хүний үзмжээр юм чаддаггүй за чаддаг нь олон байгаа байх гэж бодлоо. Гэхдээ л
чи өөрөө биш юм чинь утуул байхгүй. Мэдээллийг чинь чамаар дамжуул тэр хүн уншин шүү дээ. Ер нь бол. Ер нь бол ихэнх хүмүүс тэгдэж шүү мэдээллийг тухайн хүнээр нь л дамжуулж уншдагаас биш шал өөр юмнаас танай чиний мэдээлэл юм гэж гаргаж ирдэг. Тийм биш шүү дээ. Тэгэхээр бусдхан өөрөлдөө чинь нэвтэрч орж тэрийг уншиж чадаад хахад өөрөө бүр сайн унших хэрэгтэй байхгүй. Дамжуулагчгүйгээр гэдэг юм ямар нэгэн саад болох зүйлгүйгээр өөрөө уншаад илүү сайн. Тэгэхээр зарим хүний хувьд нэг юм байх. Тэгэхээр өөрийнхөө хувь заяаг нөгөө өөртөө итгэлгүйгээсээ болоод эсвэл хүүхэд наснд авсан янз бүрийн гэмтлүүдээс таралцсан хүмүүсээсээ болоод өөртөө итгэлгүй болсон. Тэгэнгүүт маш том хувь заяатай ирсэн хэрнээ тэрийг танихгүй хэсэг тохиолдол байна. Тэ? Яг штэ бүр зөндөө тохиолдчиход байна штэ. Тэр түүх зөндөө бүр өмнөөс нь харамс. Саяхан бас нэг хүүхэд ирсэн штэ. Өчтөрч үлээ. Бүр ингээл унш туссан мэдээс хүмүүс нь тийм ерөөсөө би 2-3 сүнс нь одноос ч гэсэн нэг сүнс нь лав хас 2 сүнс нь жилөө хасын орон зайнаас нэг сүнс нь хаанаас жилөө тийм энэ байгаа тийм сайхан ирсэн. Тэгээд би одоо хөдөөд явсан одоо ээдээ чи энэ сайхан одоо хувьд ийм агуу одоо сүнсний өвдөлтэй дандаа хөвчлэн од хаснаас ирсэн. Энэ тэгээд нэг ерсөн хот тавьдаг нэг ирсэн жаа тийм Монголд хэрэгтэй тийм хүн байсан. Тэгээд ээдээ энэ юу гэсэн чинь хичээлдээ дургүй манай хөө. Өвөнд ордоггүй гэж чирээд ирж байгаа. Тэгээд тийм одоо болгоцсон та ер нь хэсэг бидээ болгочихж байгаа шүү дээ. Хувь заяаг нь өөрчлөлт хүрчихлээ шүү дээ. Ер нь замаасаа хувь заяаг нь өөрчлөлт бол маш их потенциалтай боломжтой төрчөөд тэрийг хэмж мэдээгүй болмоос. Одноос ирсэн. Тосон сүнс нь одноос ирсэн. Цагаан одноос ирсэн. Цагаан одноос ирсэн. Цагаан эрчим өөр айгу томглог шүү дээ. Томглог эрчим. Тэгээд цагаан одноос ирсэн бүтээгч маягийн тийм эрчмийг түгээх гэж байгаа юм. Өөр сэтгэл сан маш ариухан, сайхан тийм нэг гэгэрлэг гэдэг юм уу, үлгэрэл дуурайлаг гэдэг юм уу, өршөөд имэрлэг гэдэг юм уу, хайрыг гэдэг юм уу, уучлалыг гэдэг юм уу, тийм сүн цагаан сэтгэлийн үйл хийж ирсэн. байгаа байхгүй. Тэгэнгүүт махан сүнсэн дараа нь гэрэл төрчмийн хуйнаас ирсэн. Гэрэл төрчмийн тийм гэрлийн эрчин тийм. Ясан сүнс нь нэг гаригаас одон гэрийн ааха. Тийм нэг одон гэрийн тийм хасын одооноо одон гэрч өөр ингэсэн хастай од болгон өөрөө дотоод нь хасын орон том орон зай байгаа шүү дээ. Өөрөө төв цөмтэй байгаа шүү дээ. Цөмөөд хараад оддууд ирж байгаа тийм үү. Тэгэхээр тэр хасынхын орон зай дотор тэр оддын орон зай хасынхын орон зай ойрхон байдаг нэгэн гаригаас ирнэ гэдэг чинь хүчрэх сүнс байхгүй. Тэгээд нэгэн сарны аймгийн хар нүхнээс ирсэн. Дахиад энэ амин сүнс одноос ирсэн. Дахиад наран сүнс нь галбат манзар дээр байдаг. Саран сүнс нь бас нэг одон дээр. Ийм сүнс байсан. Ихэнх сүнсүүд нь одноос ирсэн. Энэ одоо тэгээд нэг бол цөмийн инженер, нэг бол технологи инженер, нэг бол химээр явна. Алхахын тал руу явна. Нэг бол устөр гэдэг ингээд явж идэг. Тэгээд жоохон тийм яг устөр гэдэг өөрөө мэдэрсэн л явж илээ. Тэр хүүхд энэ хүүхдүүд аягүй мундаг. Тийм би устөрчлах гэж байгаа гэсэн юм. Тэгвэл ингээд энэ гой хүүхдүүдийн сүнсүүд байна. Тэгээд тэрийг бид нар өөртөө зөвл залаад эртгэн шиг өвчихгүй. Тэгээд аль болгон хүнээс асуух үедээ миний хүүхд ямар мэрэгжил сонгоход сайн бэ? Башаа хэлээдэг. Энэ болохоор улс төр гэдэг би болохоор өөр мэрэгчлээ олох гэсэн юм явж байгаа. Нөгөөдөө гэсэн яг улс төр зөвл байгаа хөө жишээ. Тэгтээ шууд улс төрч болохгүй шүү. Улс төрч болохын тулд одоо энэ ингээд бүтэн юм бичсэн ийм чанар чадваруудыг суулгана. Тэгээд улс төрч болохын тулд ядаж л спортоор зэрмэлүүлсэн гэсэн чинь спорт тоглохгүй гэсэн явж байгаа. Спортоор тоглож байж тэр сэтгэлийн хад тэмцэгч дайчин өрсөлдөгчөө тандах шиндэх ноён нуруутай байх бууж одоо юу гэдгийг ухрахгүй байх ялан дийлэх хүчээр мэдлэлтэй байх олон чанар жишээлүүд байх хэрэгтэй болчихж байгаа хгүй эргэн боловсруулаар явна гэдэг. Их орны эвчлэгийн боловсруулах юм байна. Тэгвэл ингээд тэр л олон одоо юу гэдгийг тэр зүйлийг л ядаж хүмүүс өөртөө мэргэлдэг болоод одоо юун төлөө хүүхдүүдийн хажууд хэдэн 10 жил амьдарч байгаа байлаа тийм. Шууд ихтэй байна. Тэгээ хүүхдүүд нь ээжээс их үлгэр авдаг учраас ээж нь зөв замаар явах юм бол өөр хүүхдүүд зөв явдаг. Энийг л бүр ойлгоо. Тийм учраас үлдээд монголчууд эмэгтэйчүүд төрөхөөс ирж байгаа. Тэгээ эмэгтэйчүүд нөгөө сэрчээд явж байгаа гэчээд өөрсдөө нөгөө энэ тэнд очиод ингээд зарим хэд саваагүй байд хэд ирвэх биш. Тэнцний музей, эндчний музей маш туйлргууд ингээд ирэх шиг явж байгаа нэг өдөр одоо амьдрал нь богинох шүү дээ. Тэгээд нэг өдөр нэг гэрэлтэж шатдаг шиг юм болно шүү дээ. Эсвэл зарим нь хит ястан мэлхий шиг. Одоо хит мэлхий шиг байна. Нэг газар очичоо тэгээд гац чинь шаварт нэг мэлхий шаврнтроо гуаг гэдэг шиг. Тэгэл нэг л сонссон юм яриад үгүй миний энэ чинь туйлын зөв. Би хамгийн зөв газар байсан. Надад өгшөө явах газар байна. Хорвоо ертөнц уужим хийх юм их байна.
Тэгээд үг байгаа байгаа шүү. чинь өөр эргэлдээ явж байна. Тэгэхэд чинь нэг юмд очичоод тэндээ 10 жил 20 жил гацаа. Яаж ингээд иймэрхүү байгаад байгаа хгүй. Тэгээд нэг хэсэг нь бол аюул сайн байна. Тэгтэл бүх юм үргэлж өснө дэвжиж явах зарчимтай нэг юмнаас нөгөө юм дандаа сурж мэдж явах хэрэгтэй. Эргээд тэр нь үндэстэй сураад үндэстэй одоо баяжуулаад бусад сурсан зүйлстэйгээ холиод холбоод тий лог уйлгаар нь холбож ойлгоод гой задарч яваад их зүгээр. За ингэсэн байна. Эрчим энергийн тухай мэдлэг ойлголт муутай хүн суралцах боломжтой юу гэсэн. Хамаагүй шүү дээ. Ерөөсөн Эрчим энерги муутай гэдэг энэ судлууд нь бүгд байхгүй болсон гэсэн үг шүү. Байх. тэг эрчим энерги нь муутай байх хамаагүй шүү. Тэрийг байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөөд сурыг гэдгийг өөрөө зорилго болгочих юм бол тэгээд болчих шүү дээ. А гэтэл эрчим энерги одоо янз янзын хүрдэн мэддэг. Би мэднэ гэдэг байгаа хүн мэдлэг улам задраад хаад улам дэлгэрээд улам гүнзгийрээд байхад нэг хэдхэн юм сонсчод би мэднэ гэсэн хүмүүс харин жоох юм доторчоод байдаг талтай шүү. А тэрний оронд би мэдэхгүй сурыг гэж гүйж байгаа. Нэр тийм ингээд гүйж байгаа юм чи хэм сурдаг байхгүй. Тийм л юм бэл. Гэхдээ одоо хүмүүс чинь нуух яг үндэ хүн болгонд байгаа чадвар шүү дээ тий зүгээр хөгжүүлэх боломж гараагүй эсвэл тухай хөгжүүлэх нөхцөл боломж бүрдээгүй эсвэл тодорхой бас мэдээлэл хангалттай мэдээлэл байгаагүй улмаас хөгжүүлж амжаагүй хөгжүүлж чадаагүй юм хүмүүс байгаа. Энд дээр ямар нэгэн насны барьер байх боломжтой байхгүй. Энэ ингэж ойлгох юм чи одоо ингээд мэрэг төлөв энэ төр хөгжүүлэх боломжгүй. Ерөөсөө бэлэг ертөнцөө дагж л мэрэг төлөв төлхөө хөгжиж эхэлж штэ. Бэлэг ертөнцөө дагаад л одоо нарийн бие ярьж, гэрчмийн бие ярьж, сүнсэн бие ярьж, хүрдээ ярьж, талт ертөнцөө ярьж. Тэгэхээр нөө мэрэгчин бас адилхан тэрнтэй хамт ингээд төр ингээд материал одоо арга ертөнцийн буюу материал ертөнцийн материалист талаараа хаалцаад байсан тий. Одоо тэгээд буцаагаас сэргээгүүд хүм болгон ингээд угаасаа байх ёстой зүйлээ ингээд нөгөө тийм юм мэдээ ашгүй гэдэг ингээд явчихж байгаа шүү дээ. Тэр утгаараа гарч насны хязгаар юу гэж байх юм бэ? Тарих оюун ажилласаар л байх ёстой шүү дээ. Тарих оюун бид яг энэ ертөнцөөс хизээ юмаа сурж гүйсэн цагтаа л явдаг. Хэрвээ энэ ертөнцөөс яваагүй байгаад өөрөө чи сурах юм дуусаагүй, таних юм дуусаагүй, хийх юм дуусаагүй гэж л ойлгох. Тэгэхээр бака амьд байгаа, амьсгалж байгаа цагтаа сурж л байх ёстой. Энэ мэдлэгүүд сүмсэн дээр архивлагдаад хурцлагдаад мөн энэ олон акашийн орон зай мэдээлүүд чинь хурцлагдаад үлддэг. Магадгүй дараагийн үр хөвгт чинь харин настай ээжтэйгээ холбогдсон ээжинтэй одны мэдээлэлтэй холбогдъё нөгөө акаш руу ч ороод өөрөө чинь сурсан мэдсэн эрдэмийн савн хөмөр рүү холбогчоод тэрийгээ бас эрдэм болгоод суугаад явж байгааг хэн бэ? Энэ олон эрдэмийн чинь бид нар сураад байгаа. Бид нар таанаас сураад байгаа. Номтын тэнгэрийн өргөөний олон тэр сервер дата бейс өнөөдрийн тэр одоо юу гэдгийг компьютер дотроос л талд ил ертөнцөөр эрчим мэдээллийн их сан хөмөр дотроос л бид татж авч байгаа шүү дээ. Бидэнд өгж байгаа шүү дээ. Өвдөөс тэрийг ингэж одоо чи бид нар тэр хэвчдэг шүү дээ шууд. За надад чинь ийм өчртэй гэж манай хэлээд өчртэй те. Хэлээд зүг. За энэ жоохон юу асуулт нэг. Гэтэ манай олон сургуулийн нэг хэсэг байгаад байна нөгөө үр тэнгэрийн өршөөл гэх те. Энэ чинь үр тэнгэрийн өршөөл багт талаар лайв сургалт хийж өгөөч. Олон хүн хэрэгтэй байна гэсэн. Үр тэнгэрийн өршөөлийг хийсэн шүү дээ. 3 жилийн өмнө хийсэн YouTube дээр үр тэнгэргээ байгаа саяхан хизээ үлээ 2-3 сарын өмнө хийсэн. Өөртөө орж хараарай юм байна. Өргөл яаж өргөх вэ гэдэг. Тэгээ өргөл яаж өргөх вэ гэснээр ер нь маш олон хүмүүс өргөл мэддэггүй шүү дээ. Тэгээ бид нар одоо энэ хичээлээр бас багтсан байгаа тийм. Бага 3 төрлийн үндсэн 3-аагаа авцсан байгаа. Ийм 3 өргөл тайлбарлах гэдэг байна да. Тэгжээж нөгөө нэг юу яах вэ чинь. Сүүн өргөл ягаад сүүн өргөл өгөөд юм бэ? Сүүн өргөлийн цаана ямар холбоос үүсдэг? Сүүн өргөл бид нар одоо жишээл манай хүмүүс хичээд яв сүүн өргөлтэй гаргадаг шүү дээ. Тэгээд ороод холбогдоо дахиад чин сэтгэлээсээ сэтгэлээ нээж ягаад өргөөд хамгийн сайхан үгөө хэлж байгаа өргөөд тийм тэднэрт зориулж өрг гэж гаргадаг шүү дээ. Удмынхаа эцэг хүүхдэд ээж аавд зориулж байгаад өрг гэж орж болгоно. Тэгээд яг болцсон үедээ нөгөөдөл чинь нүдэн хавтлаа гэсэн орж ирж байгаа шүү дээ. Энэ чинь сая жинхэнэ эзэндээ очсон өргөл байхгүй да. Зүгээр ингээд өргөд орж ийлээ. Тийм учраас 3 4 2 3 одоо энэ төрөлтэй мөрөглөлүүд сурж штэ энэ одоо хатуургийн хадууд юм мөрөг гэсэн. Тэгэл мөрөглийг үлдэж чадахгүй болохоор зааж өгөө. За энэ хөр дээрээ холбогдсон. За энэ
итгэл зүрхнийхээ үгээс ингээд таар хүнд итгэл гэдэг юм а илэрхийлээд ингээд мөргөөтгөө гэд. Тэгснээр дараа өөртөө үүдээд орлоо хачин болоо бүр барьж чадахгүй ингээд энэ ч л мөргөл баг. Тэр өндөр өвдгийн орон зайраа холбогдож байна. Тэр удан огторгүй нар сарны ертөнцийн бүр далдын дав чандын чандад байгаа холих тэр хот гариг хэрэгсээр оршин амьдарч байгаа Томгсааныхаа өвдөдтэйгээ ижи аавтаа холбогдоод хүн ойлно гэхээс өөр зүгээр ойлоо таахгүй шүү дээ. Өгцөндөө намайг мартцсандаа байхгүйтэйгээ бодоо явж исэн чинь гэвгэд нөгөө бурхны оронд мартсан ээжтэйгээ уулзаа хүн чи ихэр татаад юм чинь таниад ойлоод орлоод байгаа байхгүй. Тэгжэд өргөлөн. Бид нар ийм өргөл өгөх гэж байна юм дээрээ. Сүн өргөл өргөлнө. Бүр тайлбарлуулж мэдрүүлж байгаад ингээ учруулж байгаад дахиж хизээж тэр хүн алдаа гарах бай. Сүн өргөлийг хүйсэр тамших болно. Хамгийн гол нь. Дараа нь бид нар галан өргөл өгөх. Галан өргөл дээр өргөлийг яах гэж вэ? Тэр зүрхээр тамших болно. Галан өргөл, галан хадаараа тамших. Дараа нь бид нар аршааны өргөл өгөх. Тэр юугаар тамших болох вэ? Алтан саваар тамших болно. Эмэгтэйчүүд шууд ээж хаан алтан савуу холбогдчихэж тэгжээж аршааны орон зай далай тэнгис тэгжээж энэ усан махбод докторгүй ертөнцөд дүүрэн байгаа усан махбодын орон зай далай тэнгисийн орон зайтай холбогдож тэнд сууж байгаа эмэгдүүд ээжүүдтэйгээ холбогдож чадвартай. Нөгөө галаар болохоор аавуудтайгаа холбогдож чадвартай. Нөгөө сүүгээр болохоор удам мөг сааны зулай гişиг төрсөн ахан дүүс аав ээж үеэл нагц юу байдгийг тэтэрсэн. Энийний чинь цаана тайлбарлана. Одоо ингэж мэдрэгүү. За тэр холбоос өөсөө. За одоо цаа дараагийн холбоос нь тийш явлаа. За тэрнээсээ саллаа явлаа. Сарлаа явлаа. За сарнаас явлаа халлаа. Ингэж зааж өгч яав. Тэгэхгүй бол одоо за ингэдгийг шүү. Тэгээд үнэхээр хүрсэн хүрээгөө холбооч чадсан. Уг өөртөө өчтөр нэг охин байсан. Бас багшаа бид хамгатай юм. Ингээд хамгатай юм мэдчихсэн. Гараас өөр гэх тэгээ гараад чин сэтгэлээсээ хамгатай өвгдөөс миний удам гсаны хамгатай өвгдөөстэй бид зэрэг жинс үг өгж байгааг холбоочод ороод ирсэн чинь тэгээд жоохон ингээд хурдан ороод ирж чинь холбогдоогүй байхгүй дахиад гаргаад. Тэгсэн дахиад гараад нэлээд чин сэтгэлээсээ өөрөш бүр сэтгэлээ онгойлгох зүрх сэтгэлээ нээж аваад гэсэн чинь жоохон царайн бүрийцээ орчихсон дахиад бодоод дахиад гар гэсэн. Аавын дууд дуулжаад угаасаа аавтлан аавтлаас хамгатайсэн байхгүй аавсан байхгүй. Аавын дууд дуулжгаад байсан авсууг өршөд ороод. Тэгэл ороод ирсэн байхгүй нүсэн амар хөл завж. За одоо тамхтайгаа мэдв. Би одоо ингэж л чамд нотлоо. Та нар ингэ бүх юм чинь өөр дээр чинь байна. Би тамхтайгаа гэлэнгөт чи аюул итгэхгүй дахиж нөгөөс гараад асуун шүү дээ. Яахан чи ингэ мэдчих гээ. Тэгээ нөөс нь тамхтай л байгаа гэсэн чигээд бүх юм ярьж чадахгүй ингэ дахиад уйлах гэдэг байхгүй уйлах гэдэг байхгүй. Тэгэхээр за гараад тэр аавда өгдөөдтэй тэгээд сүүгээ дугаадуулаа тэгээ яа. Чи тамхтай за юу гэл ингээл гаргалаа. Өөр арга байхгүй. Одоо бид нар тэнд байгаа хүмүүсийг ч гэсэн хэрэг хүсэх юм бол тамгын тэгжэл мэдрэмж юм. Ер нь тэгжэл мэдрэх ёстой. Мэдрэмж гэдэг чинь тэр зүүн гэдэг чинь харин тэгээд цаашаа явна. Зүүн гэхээр одоо тэр аав хэн бэ? Ямар үйл хэрэгтэй аав бэ? Яагаад намайг тамгалсан бэ? Одоо хаана байдаг вэ? Урд нь хэн байсан юм бэ? Би яагаад тэр хүний юу хийх ёстой юм бэ? Энэ чинь зөв. Тэр нарийн дэлгэнгүй мэдээлэл зөв үнэн зөв мэдлэгэн зөв. Мэдрээд оршоод ингээд байж чадаад байгаа нь мэдрэмж те. Энийг л ялгах хэрэгтэй. Ядаж мэдрэмжтэй болгоод тэр хүмүүсийг явуулмаар байна. Нэрээ би холбогдоод нэрээ энэ цаа гэж, нэрээ зөв гэж, нэрээ ингэн зөв одоо хэрэгтэй юм байна гэдээ таньж авах нь эхний удаагийн бэлгийн сургалтын муудлах шүү. Тэгэхээр зөнтөн мөнтөн бэлгэн гэвэл одоо өстой манай зөнгийн сургалтууд за дараагийн зөн бэлгийн сургалтууд дараагийн шингийн сургалт гэж яригдчихэж цаашаа төвшин хийж явах байна. Тийм хөө байна тийм. За тэгэхээр цэвэрлэгдээд эдгэрээд юм сураад бүх замаа нийлүүлээд ирэх юм байна гэж ойлгоно. Нэ баяр. Эхлэлийн маш сайн тавьж. Электричл маш яагаад хоёр багш зэрэг явах гээд байгаа. Яагаад хоёр багш бүтэн өдрийн чинь хоёр хуваачаад ингээд нэгэн багш одоо юу гэдэг захимаар одоо юу гэдэг нэг 300-400 мянган төгрөг авчаад нэг цаг 30 минут 2 цаг юм хэл. Бүтэн өдөр хээр дагуулж байгаа өглөөнөөс унтан чинь хоёр багш бүх цаг хоёрыг чинь авчаад чаддаг мэддэг бүхний яг тэр юуных нь хүрээнд ингээд эрдэмтэйгээр бидээр чинь үнэнтэйгээр заана гэдэг чинь өөр шүү дээ. Тийм учраас манаас үнэтэй биш. Яг үнэтэй биш шүү. Наадмын дараа дахиад явах уу гэсэн юм. Бид нар ч бас хөдөө гадаа явах юм хэлсэн. Гэхдээ наадмын дараа нэг хуваар сонсож байгаарай. Хүмүүсээс хамаарна. Хүмүүс яг хэрэгцээ их байх юм бол бид нар энийг бас наам болгож болох байхаа. Бид нар өөрсдөө завсарсан хөдөө явж магадгүй л гэдэг нэг хуурай тавьж чадахгүй байгаа шүү дээ. Тэгээд хуурай төд гэж тавьчмаар нэг дунд нь гинтийн ажиллах гэдэг бас нэг хөдөө явах төлөвлөгөө байгаа.
Тийм учраас нөгөө яг тэр зарласан. Гэхдээ мэдээж нэг сургалт эхэлсэн бол явна дулаан байгаа дулаан өндөрлөлүүд дээр ашиглаад хид явчих бодлоод байгаа. Тэгээ үргэлжлээ дараа нь нэг шидийн ашааны нэг шидийн сургалтаас яваад дахиад зөм бэлгийн сургалт явуулна. Бүр ингээд үзмэрчнийг бэлд. Бас удаачны сургалт байгаа тий. Тэнгэртэй холбоотой. Би олон сургалтууд байна. Манай энэ удаагийн сургалт бол одоо мэдрэмжтэй юу, мэдрэмжгүй юу гэдгээс үл хамааран насны хязгаар бас байхгүй. Өөрийнхөө амьдралыг өөрөө удирдах сурах гэж байгаа учраас өөрөө амьдралыг өөрөө бүтээж сурах гэж байгаа учраас энэ дээр хин нэгний хамааралгүйгээр өөрөө бүтээхэд маш том бага зэвсэгтэй болох гэдэг байгаа учраас энэ сургалтыг хүн болгонд хүмүүсийг сэргээхийн тулд ухааруулахын тулд энэ сургалтыг нийтэн зарлж байгаа. За тэгээд энэ дээр бол түрүү дурдсан ерөнхий баримж авсан байх гэж найдаж байна. Үндсэн дээр одоо судал одоо энэ мэдрэмжүүд энэ махан биеийг цэвэрлэхээс гадна, сүнсгэл биеийг цэвэрлэхээс гадна, сэтгэл дад ухамсарыг цэвэрлэхээс гадна одоо энэ холбогдож байгаа орон зайд мэдээлэл татаж авч байгаа арга барилууд, мэдээлэл татаж авч байгаа техникүүд дээрээс нь тэгээд эн чинь бүр цаашлаад бүр өөрийнхоос даваад энэ тэнгэрүүдийн орон зай ялангуяа удмын мэдээлэл болж байгаа шүү дээ бид нар. Яг үндэ аав ээж нь хинч байсан байж болно, өвд ээж нь ямар шалтгаан гаргасан байж болно. Тэрийг өөрөөрөө зогсоогоо дуусна гэдэг чинь одоо өөрийгөө хүртэл ингэж цэвэрлэн гэдэг чинь яг үнэндээ байж болох бас хүн болсны маш том юм бидтэй юм бол тийм. Ерөөсөө тэр удмын олон сөрөг юмуудыг өөрийнхөө ухаарлаар ганцхан хүний ухаарлаар засаг. Ганц хүн ухаарчаад өөртөө аваа явахгүй шүү дээ. Хажуудаа үр хүүхдээ ах дүүдээ ач зээдээ загчаад яв. Тэгээд тэр ах дүү үр хүүхдүүд нь дахиад өөрийнхөө ах дүү үр хүүхдээ загна. Ингээл бүгд нэг мэдэрээ алдаа гим үлдэхгүй амьдрах гэдэг юм байна. Тийм мэд. За яг үнэндээ маш их олон үр дүнтэй шүү. За юу яах вэ? Энийг юу хэлбэх шээ. За тэгээ. Асуулт. Энийг хоёр асуулттай. За. Харин өвгдүүдээ ямар байгааг мэдэрч болох уу? Болно. Одоо харин мэдрүүлнэ. Би тайлбарлаж өгөх гэдэг. За ээжийн талын мэдээлэл гэдэг нэг мэдээллийг. Жишээлбэл яг ээжийн бид нар хүссэн үсээгүй одоо олон эмэгдийн цусыг тэгээд ингээд ирсэн учраас сайн муу сайхан муухай мэдээлэл бүгдээрээ тэнд байгаад байгаа шүү дээ. За тэнгүүд ээжийн талын мэдээлэлтэй холбогдоход ээжийн талын мэдээлэлтэй ингээд жишээлбэл одоо энэ дэр хоёр аргаар холбогдох. Хэдэн аргаар холбогдох. За хоёр аргаар холбогдох тухай л. Тийм үү? Нэгдүгээрт нь тэртээ рүү эрхээ ургаар холбогдно. Эрхээ ургаар. Нөгөө тал нь нөгөөт нь болохоор зүүн гарынхаа албыг савн дээрээ тавьжаад холбогдно. Ийм хоёр. Тэгээ энэний цаана эрхээ ургаар холбогдоход юу болж байгаа юм? Лимбийн тархины септал бөөгм тэндээс дада гэж цааш явчихна. Тэгээ ихтгэхийн акаш тэндээс акашаас дамжаад ихтгэхийн тэрхөх тэнгисээр гэдэг ингээд цааш явна шүү. Гэдгийг зааж байна. За зүүн гарынхаа алтан савн дээрээ тавьлаа гэж болдог юм лээ. Өөрийнхөө цусан сүмсний би ээжийнхаа хэвлээд байгаад одоо бид зарим хүмүүсийн траумууд ээжийнхаа нүг хэвлээд байгаад урагт байхад олдсон траум байгаа байхгүй. Гэмтлүүд байгаад байна. Аймхаа, домдомхаа. Эсвэл одоо ингээд тийм төгшөөрөлттэй, өөртөө итгэлгүй. Яагаад одоо нэг гизэндээ хотын одоо би жишээ аваа ярил л дээ ээж нь ахуулах байхгүй. Эсвэл хүсээгүй яах вэ ийх үү гэл ингээл те. Нэг авахгүй. Тэгээд нэг ажил одоо юу ч гэж бодсон шүү дээ нэг ээж нь ягаад авахгүй гадсан шалтгаан мэдгүй нөхөртөөгөө харамсгүй байсан юм мөнгө санхүүгийн одоо дутагдaltaй байсан юм уу тийм үү? Эсвэл одоо төлөвлөөгөө байсан юм тэр олон нэг ээж энэ төр бодож байгаа шаналж байгаа тэр бүх зүйл тэр алтан саун дотор байгаа урагтайгаа хүүхдэд нөлөөлнө гэж боддоод хамар. Тэгэхээр бидний өнөөдөр надад байгаа чиглэл тийм өөрийнхөө хүчинд итгэдэггүй ямар нэгэн ингэж юм болчихгүй гэж үргэлж айцтай эмээдтэй ингэж амьдрдаг энэ зүйл нь нөгөө нь ялах байсан үеийн таамтай холбоотой байдаг учраас тэрийг жишээлбэл мэдрэх боломжтой байхгүй. Энэ саяын тэр югаар дамжуулаад тэгэхээр ингээд тэнд байгаа тэр гэмтлийг тэр үеийн гэмтлийг ингээд засах боломжтой. Жид ингэж хэрвээ ээж нартайгаа холбогдож чадах юм тэгэхээр энэний зам маш олон давуу талууд тавьдаг. За ямар ч юм хоёр холбоос нь хэлчихээ. За тэгчингүүтээ өшөө зөндөө холбоо. За тэгэнгүүтээ би зүгээр ээжийн талынхаа сайн юмуудыг мэдж болно. Ээжийн талаа юм да. Нөгөө түрүүний энэ олон байрлуудаа чинь зарим нь сайн зарим нь муугаараа ингээд гарч ирдэг байхгүй юу? Тэгэнгүүт за ээжийн талын удам сайн зүйл нь байна уу? Удмын сая цаг тавь байж юу? Одоо цус ариун байж юу? Инжин сэтгэлтэй байж юу? Эрдэм номтой байж юу? Их нутагтай хайртай байж юу? Эсвэл удам замцсан ямар нэгэн авьяас бэлгтэй байж юу? Гэт ингээд явах нь ээжийнхаа талыг сайн мэдээ. Тэнгүү тэрний эсрэг ээжийн талын өвдөөцөөс буюу эмгдээс дамжиж ирсэн удмын ямар нэгэн саар бартаатай зүйл байна уу? Жишээлбэл хүн болгоны мэддгэл тусын хараал байна уу? Энийг ингээд ерөөсөө ингэж яагаад авчна?
Эсвэл удам ямар нэгэн гарц цохролтой байна. Ямар нэгэн одоо миний ээжийн талын удмын өвгдээс минь түрүүн асуусан тийм үү? Өөр хүүхд бидэндээ гомдолтой цохролтой явж гин үү? Ингээд авна гэж боддоо та нар тэр бүх мэдээллийг тэрийг авч сурах гэдэг мэрэгэн гэдэг чинь тэр байхгүй. Чамд болохгүй байгаа зүйлээ чи таньж мэдээ тэрийг засах гээд байгаа үстэй. Энэ чинь мэрэг үстэй. Одоо чи өнөөдөр гарах гээд байгаа шийдвэр. Эсвэл юу гэм жилийн одоо ойрон 2-3 хоног хийх гээд байгаа тэр бүхэн чинь чиний одоо хувь тавиланд хэрэгтэй юу? Заяа төрөгт хэрэгтэй юу? Хэрэггүй. Энэ хөтөлбөр багцсан хөтөлбөрөө багтлаагүй хөтөлбөр. Ашигтай юу? Ашиггүй. Гац хөрөлтэй үед чинь ингэж яагаад авчна гэхээр эн чинь супер шүү дээ хүмүүсээ. Тэг. За тэгээд ээжийнхаа насварсан үеийн мэдээллийг авч болно. Бас адилхан зөвхөн эндээс ав. Хэрвээ нас болцсон бол бурхны ирсэнд орчсон бол. Тэгээд ээж та тэр л үгийг би ээжтэй хэлж чадаагүй. Би ээжтэй баярлаа гэж хэлээ. Би ээжтэй хайртай гэдэг хэлж чадаагүй хамсаа явж хүмүүс энэгүүрээ дамжаад хэлчихнэ гүйцээ чинь. Ээжтэй буян чинь дутуу бол. Нэг. За хэрвээ ээжээ гомдоож авсан бол. Одоо энэ мэдээллийг бас ингэж авчдаг байхгүй юу? Олон байрлалд нь ээжээ гомдоож авсан шүү, ээжээ урмыг хуурж уу, битгэрүүлж авсан уу, хатуу ширүү өгүүлж авсан, ээжээ шүүж авсан уу гэд энэ олон мэдээллүүдээ аваад тэнд нь засаад залруулаад тэрнийхээ араас чи мэдэхгүй байж байна. Тэгэхэд холбогдоход би ээжээ тэгэхэд гомдоосон биз дээ. Би ээжээ тэгэхэд амар гонсойлгосон биз дээ гэдэг чинь энэ дэр гараад ирж байгаа байхгүй юу? Тэнгүүд тэндээсээ алдаагаад татаад тэгээд би ээжээ гомдоос учраас өнөөдөр ингэ бүсгүй хүний заяа гэдэг юм надад тэрч заяа гэдэг юм. Тэр дутаад байгаа юм байна. Тэгэхээр би ээжээсээ тэр гомдоосон уучлалаа гуйчих хэрэгтэй юм байна. Ингээ холбогдлоо буцаах гуйчихна. Хамгийн холбогдох боломж чинь хэрвээ ингээ холбогдож чадахгүй байгаа тэр энэ чинь ингээ ингэж холбогдож байгаа юм шиг дотор нь маш олон нөхцөлөөр дамжиж чаад цаашаа гараа авчиж байгаа байхгүй. Тэр судлууд шүү дээ тийм үү? Тэр судлуудаар хүүсэн рүү өнөө тэр тархинд байгаа тэр бөөмүүд байна. Тэрний хаана хүрд гацаа тэрийг чинь ингээ нээгээд бие махбодоор нь нээгээд сүнснээр нь даалгаврсан эрчин бидээр нь бие нээж чинь тэгэнгүүт ингээд орон зайраа холбогдсон. Тэгээ энэ сууж байгаа одоо уцаар бид нар байна ээжээ гэдэг одоо хаана Европт байгаа ээжтэй ярьдаг шиг ингэчээд ээжээ уучлаараа өөрөө ер нь намайг уучлаараа гэх. Эсвэл ээжээ өөр нэг юм их гэдэг юм дэмнээд өгнө. Энэ тийм хэцүү зүйл биш. Хэрэг үр дүн гарсан бэ гинэ. Одоо өөрийнхөө хичээл зүтгэлээс хавар хичээл зүтгэлээс гарна шүү дээ. Тийм. Бид нар одоо гарч байгаа бодоод энийг сургалт гэж явуулж байгаа шүү дээ. Тийм. Үл итгэлээр битгий юм тань. Хэрвээ тийх юм бол богшоо битгий сургалтанд хандаарай. Богшоо битгий мөнгө төлж манайд хандаарай тийм үү? Хизээ итгэлтэй болсон цагаа нэрээ би сурах нэрээ эн чи юу вэ? Энэ баясгалан багшуудын тодорхой хэмжээний удлын арга хүмүүршүүнээс шагнар нь ямар юм бэ? Ямар сэтгэлтэй байт юм бэ? Эдний байгууллага ямар үйл ажиллагаа явуулаад энэ мөөгийн багшинтай хэр энэ одоо энэ яв могоо сайн хийдий хэр одоо хүнээ застыг ингээд тэрийг үзэж судалчаад ирээрээ. Өөртөө ингээд эргэлзээ тэнэглэстэй юу л болдоо гэд ирэх юм бол юу ч болохгүй. Юу ч болохгүй шүү дээ. За ингэж сайн байцгаана уу? Хол зуршлууд тамхи хийх татах ч юм уу? Нөлөөлдөг байлгүй энэ талаар хариулдах уу? Юу асуусан бол тамхи одоо зөндийн судал суугийг хүлээж авах нөлөөлөх болов. Тархийг өстэй тэр шухаажуулна шүү дээ. Тэрнээс шухаажуулна шүү дээ. Тархи тэр уушиг шухаажуулж байгаа чинь тархи бол хангалттай шүү дээ. Энэ нарийсгчдаг. Тэгсэн жисээ хөөрхий ингээ авч ийлээ. Бүр сайн авч ийлээ. Бид нар яг хүчтэй тэр холбож өгж ингэж чадчихжээ л гэж хэлээ. Яг нэг сайн байлээ л амьдж байгаа учраас бүгд өгчийг байл гэсэн үг тийм. Тэгэхээр тодорхой хэмжээнд. За тэгээд жишээл ийм баа. За одоо нэг ээж биш насварсан хүмүүс те хамгийн одоо тал нэг аягүй олон хүмүүс бас тэгж бодож ээж минь тэнгэрийн орондоо очсон болов яана тамд унтсан болов завсар ертөнцид буян дутаад яваад байгаа юм. Тэрийг ингээд бас авах боломжтой байна. Ингээд авчна. Яг мөрчлийн ингээд нөө эн чинь мэрэг штэ. Миний тэнгэртэй мордчихгүй гэд асуугаад байв. Энийг чи хариулаад тэнгэртэй мордсон байна. Завсар ертөнцид алгаа буян дүүрсэн байна гэдэг өөрөөрөө нийлүүлчихээ нөлөөсөн гойжуулаад сууж ах чинь мэрэг биш юм уу? Тийм бидтэй. Тэгэхээр энэ ийм хүү юм зам шиг би нөө ижид талын төлхөө барай авчлаа. За тэгээд нөө юутай холбогдох боломжтой. Өөрийнхөө октоодын мэдээлэлтэй холбогдсон. Бас адилхан шүү дээ. Ерөөсөө ийм бүх юм. Миний октод сайн явах нь сар явах нь. Өвдөх нь, хацах нь, зовх нь, гундах нь, гутах нь гэдгийг ингээд мэдчихнэ. Тэгэнгүүт дахиад дараагийнх нь эцэг талаа ингээд мэдчихнэ. Эцэг аав ээж хоёр талаа мэдчихлээ. Дараагийнх нь өөрийн талаа мэдчихнэ. Тэгэнгүүт хань талаа мэдчихнэ. Тэгэнгүүт хамтрагч нараа мэдчихнэ. Энэ тэгэнгүүт төрлүүдээ мэдчихнэ. Ягаад бол төрлүүдээс бас хувь тавилан хамаардаг. Одоо шилбэл би ингээд хүмүүс ч 7 дугаар үеийн өнөөдөр уншиглаа тий 7 дугаар үеийнх нь ээжийнх нь төрсөн эмэгтэй дүүх нь хийсэн лай ланч үүлийн үр эрлэг төв шийдгсэн шийдэл өнөөдөр
Тэр өндөр чинь. энэ 7 дугаар үеийн дараа. Тэгээд миний яг цэвэр миний ээж хийгээгүй. Миний ээжийн төвшөнд үл хийв. Тийм ирчихэж шүү дээ. Энийг одоо яах вэ? Энд чинь тэгэхээр нэг та төрөл садангаас бас хамаарлаа маш их байгаа байхгүй. Том хамаагүй гэж үзэх том нэг эрчмийн хүн холбоос хүнсний тэр маш нэг олон холбоос чинь биш дээ. Золонтой. Тэгэхээр гарч ирдэг учраас тэрийг хүртэл мэдэх боломжтой. Тийм цусан талаа. За дараа нь эцэг талаа. Тэгээд өөрийнхөө. Тэгээд ханиа. Тэгээд хамтрагч нараа. Одоо би хамтаад тэр хол явах уу? Ямар төвшөнд явах уу? Шангасын төвшөнд явах уу? Галын төвшөнд явах уу? Бүлийн төвшөнд явах уу? Магадгүй отог омгийн төвшөнд явах уу гэдэг чинь ингээ гараад байна. Би үнтэй хэр нягт холбоотой хамтран ажиллах вэ? Миний галт багтаад явах юм мөн үү биш үү? Зүгээр миний бүлт багтах юм байна. Гэт ингээд үзэж болно. Эсвэл юугаа үзнэ. Тэг сая ингээд энэ үндсэн 5 одоо амьдралын хамгийн ойр дотн 5 төрлийн хүмүүс явж шиг ингээд мэрэгэр үзчих байхгүй. Тэгээд цаашаа нэг амжилттай би энийг хийвэл амжилттай амжилтгүй гэдэг амжилтын мэрэг гэж бас байгаа. Авиас билээ тодруулах мэрэг гэж байгаа. Далдах хүмүүсэр сэтгэлийн одоо өгдөл нэг таамуудаа таньж мэдж сасах мэрэг гэж байгаа. За тэгээд сүнсний гэмтлүүдээ гэж л хэлээ да. Нэг юм хүн мэрэгүүд л цаана. Ингээд л 10 хоног болно. Бараг бодож байна да. Тэгтээ болохоор хүмүүс бид нар нөгөө бүр ингээд эрдмийн заагаад чиглүүлээд үгүй штэ. Давтан өөртөө дадал эрдэм урд үе чадвар болох гэж таавна. Эхлээд мэдээд үн тийм. Ер нь бол манай сургуульд тэмээс зарах юм. Өдийн насны тийм хүмүүс юм тодорхой хэмжээний өөртөө нэг хариуцлагатай болсон хүмүүс чиглүүлээд үгүй. Тэгээд тэх юм бол дараа нь юу яах вэ? Тэр хүн өөрөө зүтгэлтэй байх юм бол цараа болоо цааш явчихна гэж. Хүндий хоосон сонсоод явчих юм бол тэр эрдэм болохгүй үлдээл дахиад нэг шинэ юм хайх ажиллагаа шүү. Тийм учраас нэгэнтээ мөнгө төлөө сурж байгаа тэрийг бас дадлагжуулаад яг хэрэгтэй юмудаа өөр төр тогтоогоод гэдэг юм бүр зуршил болгоод авчихна. Тэгээд дараа нь дандаа ингээ суухгүй мэрэгжлээ сурчлаа. Зүгээр тэр мэдээлэл чинь өөрөө шууд автоматар орж ирдэг болдог. Автоматар зүгээр суужгаад тийм бэ. Ингээд бичдэг болтой. Тэрний цаана ингэж байгаа төв маш их бодлого байна. Тийм. Шууд нэг тархи руу бичигдээд ороод байна. Тэгээд нөгөө хүн дээр анхаарч чад тэн дээр сөргүүлээс нь тийм шүү. Ингэж мэргэлж чаддаг болдог байхгүй. Бид манайхан дандаа л мэрэг хийж суудаг. Тэгэхээр бид нар сүнсний мэрэг яг энэ мэргийг л хийдэг. Энэ хов зайны мэргийг л хийдэг. Хүмүүсийн удмыг татаа гэх. Төлөвлөх буюу бид нар ч одоо мэрэг гэхээс илүү мэдээлэл татах штэ тий. Хүмүүс мэрэг гэвэл айгүй тийм таагаад байгаа юм шиг ойлгоод идэв. Айгүй буруу ойлгоод идэв. Уул нь бид нар яг үнэндээ өөрийнхөө сүнснээс өөрийнхөө орон зайнаас мэдээлэл татж байгаа байдал шүү дээ. За тэгэнгүүт одоо яг үнэндээ ингээд хаяар энэ энерги гэж их ярьдаг болсон байна. Сүнс гэж их ярьдаг болсон байна. Өөрийгөө ойлгох гэж их ярьдаг болсон байна. Дад хонсорлог чиглэлдэг болсон байна. Гэтэ яг үнэндээ ийм сургалт хаанч байхгүй. Одоо сая дулчаад олон улсын хурал болж байхад тий манай монголчууд энэ тал дээр бас төлөхгүй юм байна. Гэхдээ яг одоо энэ шинжлэх ухааны төвшөнд өөрийгөө нэг төвшөнд, хувь хүний хөгжлийн төвшөнд өөрийгөө замчлах, одоо өөрийгөө коучлах гэж яриад байгаа. Өөрийгөө чиглүүлээд энэ зорилго руу хөтлөөд аваад байж байгаа. Одоо энэ урт замд бол ийм өөртөө харилцаж сурсан ийм мэдлэг ур чадвар бол хамгийн хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр ийм сургалтад маш хавар байдаг. Тийм болохоор одоо өөртөө аргагүй өдөр гаргаад хамрагдаарай гэж маш олон хүмүүсээс хүсэж байна. За танд нэмэх зүйл байгаа цаг хэлэрч шүү юм. За жишээлбэл ханийн тэнгэр дээр бас нэг зүгээр хальт сонирхуулъя тий. Одоо жишээлбэл нэг бас л ханийн тэнгэрээ өөрөө үзчихин л дээ. Тэгээ энэ дээр цаанаасаа нэг зарим хүний хөтөлбөр дээр байгаа байхгүй гойн яв. Эсвэл гомби гозонлогоо яв. Одоо ялгаа хөө. Эсвэл одоо хэн нэгний нууц самраг байхаар ханаас 6 тэгцээ. Эсвэл хаяг орхигдох ханиж дээ. Эсвэл одоо ингээд бас хатуу юм бүгд ханыхаа гартаа бүрд хандаа зэрэмдэглүүл. Энэ бүгд бичээстэй байдаг гэж бод хүмүүсээ. Чин тохиолдол гэж зүйл ерөөсөө байхгүй. Бүх юм одоо бид нар нэг өтийг харчаад өтий ингээд ийшээ яваад тэрийг идлээ энэ дээрээ ингээд одоо юу гэдгийг 10 жинда за энэ рүү явчихвал энэ амтнд идүүлэх юм дээ ингээд дээрээс хараад байж өтийг чиг хараад байгаа шиг тэгээ шоргоолж ингээд үчи ингээд аваад явж өмнө чулуу байна одоо энийг давч чадахгүй дээ гээл те ингээд шиг бид нар яг тийм л байхгүй бид нар яг тийм шүү энэ том энэ уудам орон зай тэнгэрийн энэ орчлон ертөнцийн сансрын хязгааргүй уудам орон зай бидний бүгдийн толдоод байж байгаа. Тэгээ бидний хөлбөр бүгд байдаг. Цаанаасаа ийм бичээстэй байдаг.
Тэ зам ертөнц дээр өнгийн сүлдээ эсвгүй, тэнгэртэй өнгийн сүлдээ эсвгүй тэгж гарч ирж байгаа байхгүй ханууд. Аюултай. Тэгээ ханийн тэнгэрийн шийтгэл байна уу байхгүй. Эсвэл ханийн тэнгэрээс нөгөө эвгээл байна уу? Шагнал нь. Зарим ханууд шагнал болж ирдэг. Зарим ханууд за энэ ханд. Зарим нь бол нэг тодорхой хэмжээр үйл хэрэг дэмнэх гээд одоо гэдэг тухайн одоо бид нар ч хэлбэл тэ эвгээлүүд иргэчээд бусдад тусаж байгаа гэдэг утгаараа тиймэрхүү зүйл эсвэл шагнал болж тиймэрхүү зүйлүүд зөндөө байдаг. Тэгээ тэр бүдийг бас өөр хүүхдүүд тэгэл хань ижилтэй л болно. Тэгэхэд нөгөө нэг хүүхдүүдийнхээ өмнөөс тэрийг төлөвлөө сууж юм одоо мэрэглээ сууж байгаа гэдэг юм амархан штэ. Надад нэг тийм зүүн төрөөдөх ингээл ээж хүн нэг л энэ хуугныг тажгүй тэгсэр нэг яагаад ч нэг хань болох юм санагдаад байх юм. Гэт ингээ шаналаад тухайн юмнаас асуух уу яах уу гэж шаналж байгаа өөрөө үзэл тэгэл болох ш. Тийм. Тэгээ өөрт нь хүүхдээ заагаад бол тэгэл хүүхдэн заагаад бол өө миний заяа юм биш шүү дээ. Гэс тэглээ татна үстэй. Гэх мэтлээ ингээл явахаар л энэ бэлээ тийм. Тэр төлөвлөл нь одоо төлөвлөлд мэдээж чинь хувь зайд учирч болзошгүй одоо сөрөг зүйлээ зайлуулах зайлс хийхтэй. Одоо зайлс хийх эсвэл тэрийг жоохон ухаалгаар даван гарах одоо ийм одоо олон боломжууд хит их унчихгүй байх те. Бүр тэр ярал живчихгүй байх энэ боломжуудыг олгодог учраас өөрийнхөө мэдээллийг үнэн зөвлөж аваад зөв тайлцах маш их чухал учраас за тэгээд ер нь бол энэ амьдрал тохиолдоод бидний олон саад бартааны ихэнх нь бидний нэг өөрийнхөө зөнгөө чанаагүй зүрх сэтгэлийн чанаж чадаагүй мэдрэмжийн чанаагүй бас үүдэлтэй шүү дээ. Дандаа халтаанууд байгаа. Яг нь зарим нь цаанаас алдах зургтай байгаа хөтөлбөр дотроо. Хөвчлэн тэгээ алдаа тэгээд алдаан дараа тодорхой хэмжээнд тасагдаад явах юм. Нөгөө хувилбарууд байгаа шүү дээ. Ингэж зөрүүлэх юм бол энэ замаар явна. Ингээд ухаараа жоохон сэхэрэд жоохон аяа татаад гэдэг юм ингээд жоохон хичээл ийм хувилбар байна гэдэг. Нөгөө хувилбарууд байгаа. Бүр нэг програм дээр хувилбарууд идэг шүү дээ. Энэ сумаар явах бол энэ файлыг нэмэх юм бол энэ файлыг нэмэх юм бол тэр одоо юу гэдэг шиг тийм нэг хувилбарууд байгаа. Тийм л байдгийн байлээ шүү. Тэгээд энэ мэрэгэл хамгийн одоо эзэмш чадах юм бол бүх юм эзэмш чадах юм бол хамгийн сайн. Үнэхээр зоосыг эзэмшээд агуу татдаг зоос чинь биш. Тэрний чинь цаана тийм нэг чадвар дотор ингээд ингэж явахдаа уншлагын явагдаж идэг бүх юм таньж мэдж идэг хүчин нээж идэг. Тэр шиг нөө 41 чулуун дотрооч гэсэн скол таараа хүчир дотрооч гэсэн тийм баа штэ. Тэгээ энэ бол эзэмших юм бол бас их сайн мэрэг шүү л гэж хэлдэг. Мэрэг гэж уг нь баг хэлэхэд жоохон тийм л оронтой мэрэгэл гэж хэлдэг юм байлээ цаанаасаа. Тэр цаанаасаа хэлж байгаагаар нь явчих мэрэг гээд. За тийм. Хүмүүсийнх нь уг гуйлдаг учраас мэрэг гэвэл нэг таадаг гэдэг утгасан зайлс хийх юм да. Энэ чинь мэдээлэл татчих байгаа учраас өөрийнхөө орон зайнаас тийм мэдээлэл татчих байгаа учраас орон зайнаас мэдээлэл чинь ямарч гажихгүй орж ирдэг хэрэг үнэхээр барайлах юм бол хүмүүс ямарч гажихгүй. Нэг бариулж авах нь суудын сайн нээж өгөх гэдэг шүү. Бүр махан бидэхийн тэгээд ингээс үедээ ертөнцийнээс зарим яхахгүй боломжгүй нэгдэх боломжгүй цаанаасаа юу байдаг л да. Шалтгаантайгаар хаалт байдаг л да. Тэгээд сургалтанд орж байгаа хавцад тэд нар нөхөрөө сургалтанд ирж байгаа бол тэр нь нэгдэх цаг нь болсон гэж наашаа хөтлөгдөж байгаа байх гэдэг өнцгөр бид нар бас барьж авдаг шүү тийм. Тэгэл зүйлс болсон байдаг л да үгүй тийм. За тэгээд нэг удаа тийм одоо ингээд амжилтын мэрэг байгаа байхгүй. Ирээдүйн амжилт одоогийн хүсэлцэрлэг орлого ол замаг одоо эвгээл гэдэг ийм таван төрлөө байгаа. Юм л тийм. Тэгэхээр яг энэ бас их боломжтой тэнгууд нэг одоо амжилтын мэргийн эсрэг яах юм. Амжилтгүй мэрэг гэх юм уу тийм бол тийм мэрэг байгаа шүү дээ. Тэр тэгэхээр бас тав байгаа байхгүй юу? Гарцтай байх, эзэлтэй байх, өвчин осол гэмтэлтэй байх, хохирлтай, дампууралтай, дээрмтэй байх, өвөлтэй, хацалтай байх, үйл ажиллагаа өрсөлдөөн хонцгоналтай байх гэдэг. Ингээд энэ тав гэдэг. Гэвч ингээд энэ таван гарцчлалтай бүх юм багтчих шүү дээ. Энэ бидний таван гарч нь таван сүнстэйгээ холбогддог байна. Тэгээд таван сүнсээрээ сүнсний орон зай чинь ингээд нөгөө мэдээллийн орон зайг холбогдож байгаа. Тэр энэ дэлхий дээр 5 махбодгүй зүйл авах. Нохдроо үснээр 5 махбодгүй зүйл авах. Тэгэхээр 5 махбод байгаа газар бүхэн хүрч чадвартай. Ганцхан хаагаараа орон бүр дээр бол аль хаашаа хүрэх вэ? Тийм өнчин тархины тэр бүр дээр хаашаа хүрэх вэ? Бамбай булчирхайн бамбайн дайвар дээдлийн тэр юугаар хаашаа хүрэх вэ? Сэрээ булчирхайн одоо булчирхай аль орон зай хүрэх вэ? Аль өвдөд, аль эцэг өвгдтэйгээ аль ижээ аавтай холбогдох. Хаана байгаа ижээ аавтай холбогдох. Тэнд ямар мэдээлэл намайг тэтгэх. Надад оногдсон байгаа тэнд ямар мэдээлэл надад таартай байгаа ч. Гэвч ингээл явчихна. Улаасаа
их гоё л гэж хэлээ да. Тэгээд Сонирхсан одоо яг энэ чиглэлээр сонирхдаг хүмүүстүүд яг нэг хүсэн хүлээд удаан хүлээсэн сургалтай. манай хөндлөнгийн хүмүүс одоо манай багш нар удаан хүлээсэн. Бид манай өөрсдийн шавнаар багш нар энд ажилладаг хүмүүс маань өө нэг наад чи одоо яг наад чи бид нар хэрэгтэй ингээд нөгөөдөлөө та нар цаашаа гэхээр гацхаа хүмүүсийг сурах юм. Та нар удаа тэр ингээд энэ дотроос ингээд суралцчихна гэж бас жоохон тэгээд байгаа ш. Гэхдээ тийм биш л дээ. Адилхан бид нар тэгэл явж байгаа сургалттай. За тэгээд ойлгохгүй юм уу эсвэл асуух зүйл гарсан бол 9980 74 82 гэдэг утас руу багшийн нууцыг даран тавьчих. Тэг. Энэ утсаар тодорхой мэдээлэл авч асуугаарай. Тэгээд суралц хүсэлтэй хүмүүс бид нар нэг анкет гаргацсан байгаа. Одоо энэ дээр бас анкетаа тавьчихна. Тэр анкет руу тэр форм руу ороод бүглөөд маягт руу орж бүглөөд тэгээд бас данс масаа тавьчихна. Тэгээд дансрын мөнгө төргөөгээ баталгаажуулаад яваар гэсэн. Манай угаасаа 6хан л гэртээ шүү. 6хан гэртээ. 6хан гэртээ хүмүүсээ 5-аар байлгана. 30 хүн авах боломжтой болчиход байгаа шүү. За төрүүлж ирсэн төрүүл хүргэж авна. За өнөөдрийн лайв дээр асуулт асуусан бүх хүмүүс баярлалаа. За газ нэг юм хэлчихье. За бүгдээрээ эрхээ ургаа нийлүүлээд сууж. Одоо тавьж байгаа хай. Эрхээ ургыг хана одоо эрхээ ургаа нийлүүлэхэд сууж байгаа. Энд дээр дуу тавь. Наадах ирсэн юм шиг компьютераас асуусан. Мөнхийн дэргэдэж дуу бичих гэсэн. Утсаас тайлбарлах юм уу? Энэгээр гоё гарах гэж байгаа юм. Өөрөөсөө явбал. Өөрөөсөө ороосон гэж жоо ядраа дэвш ингээд сүнэхаа дэвшиг гэдэг шүү хүмүүсээ. За сайхан юу яач? Энд ийм болохоор доо нөх юм болов? Юу лээ? Микрофонтой болохоор Тэгвэл ингээд микрофон авах хэрэгтэй юм уу? Яг нэг микрофон авчихсан надад сонсохгүй. За, энэ эрхээ ургаа нийлүүлээ бэлтгэлээ хийжгээ төвлөрөө сайхан сууж байгаарай. За сайхан төвлөрөөд юугаа. Эрэг талтай нь халбай да. За 100 гараа дээр аваад ингээд суу. Харж байгаа уу? Ингээд суугсан харж байгаа. Баруун гар. Зүүн эрхийн урууга баруун эрхийн урууныхаа дээр тавьж шүү ингээд. Зүүн гарн дээрээ. Баруун гарн баруун. За тэгээд ингээд шүү. За тэгээд төгсөө мэдээ цааш бүгдээрээ. Тэгээд энэ эйжентуу тавилаа. Мэдээ төвлөрж байгаарай. Эхлээд ямар нэгэн үйлдэл хийхгүйгээр шууд хүмүүс хэр холбож байгаа юм бэ?
Үдэнэ хитмэн харагдан тэнгэр яваад Хүмүүс өөрөө хэр холбогдсон юм чи. За хүмүүс яаж холбогдсноо бичээрэй. Тэндээс юу ихээ үзэх гээд байна. Сая төрсэн мэдрэмжүүдээ холбогдсон мэдрэмжүүдээ Тий. Мэдрэмжүүдээ бичээрэй. Тэгээд цаашаа баяжуулж явах гээд байна. Шеэр хийгээд өгөөрэй манайхан. Шеэр хийгээд өгвөл маш сайн байна. Маш их сайн байна. Тэгээд сэтгэлдүүдээ биччихмээр байх юм. Маш их үйлдэл авчихсан. Энэ л байхгүй тий. Лугшаад байсан. Дотор болсон байна. Ойлаагч. Орой дээр халуун өргөд байсан. Тэнд жоохон дотор болсон. Чимдаад байсан. Тэнд жоохон төжөө гэсэн үг чимдаад байсан. Ойлжил байгаа бол бас жоохон дотор байна тий. Чимдаад байсан. Яг нь орж ирлээ. Эмээ орж ирж штэ эмэгтэй ингээ ижиг тэмдэртэй холбогдсон. Ижигээс явцсан штэ. Гарч нэрд халуун өргөд байсан. Санаа их алдмаар санагдаад байсан. Хайр хүрлээ. Гэх мэт ийм ойрхон хүмүүс ингээл мэдэрсэн. Тэгэл тэндээсээ нүг холбоотой мэдээлүүдээ. За одоо ингэж та нар холбогдсон. Одоо ингээхлээр тэгээд ингээ босод ингээд үйлдэлүүдээ заагаад өгөх байхгүй юу? Тэгээд одоо юу гэдгийг тэгэл ингэж явна шүү манайхаа хүмүүсээ тий.
Ашиглээ. Өдөр зэлэд газар сартай шин мадагаас сууж байсан гэж. Баараа халуур ирсэн шүүрөө лугшаад байсан. Лугшаад байсан гэнэ хүрдний хацаатай те нэгдэд тахгүй. Толгоон надлаа өвчтэй лугшлаа гэж. Заримд нь нээлт орчихсон баг. За зүгээр ямар ч байсан зүгээр халуур гэж цээж дүүрлээ. Яг мэдрэмжийг барьж авч байгаа хүн сайн. Тий, ингээд мэдрэмжүүдээ бариад дахиад 2 дахь явах юм бол сайжрна. За дахиад явлаа шүү манайхан тэгээд дахиад дараагийнхаа үзэн шүү. За яа. Дахиад үзнэ. Одоо харин би арийнхын байрлалыг яаж тавиул даа гэж бодоод. Би уг сая иргэдлийн мэдээлэлтэй нь тавьсан юм л да. За үргэлжлээд явъя. За аль дээр нь тавиул даа. Хамгийн сайн мэдрэмжтэй дээр нь тавьсан аа. За дахиад яг нэгээрэл явчих. За дахиад манайхаа ингэж орчих. Тэгээд нэг маш их л уйлтгэл юм гэж хэлээ да. Эмгдээс эмгд гэсэн холбоос үүсэж байгаа. Энэ тохиолдол энэ дээр ингэхэд нь ер нь адилхан энэ хоёр хуруу хуйлаар нэхэд эмгдээс эмгдийн хооронд ижигээс гээд хязгааргүй өндөр ээж рүү хүртэл явах боломжтой байгаа байхгүй. За түрүүний нэг толгойд арга хүчтэй лөвшөөд байгаа энэ гэсэн хүмүүсийг ямар болохыг үзье тий. Тэгээд үнэхээр өвдөцтэйгээр юу холбогд юу яач. За сайхан холбогдоод аваад үнэхээр энэ холбогдож болдгийм байна. Нэрээ ийм нутрын мэрэг байдгийм бэ. Тэгээ бусдын заагаа явчих юм байна гэдэг яг бас ойлгох гээд байхгүй. Түрүүнийг асуусан шүү дээ. Үрдүн ямар байсан бэ? Хэр байсан бэ? Одоо үрдүнгийн энэ дээр үзэж. Би сүүдийг дутуу юмнуудыг нээгээд өгье. За энийг авчих махтараа манайхаа. Яг энэгээрээ бариараа, өөрчлөлтгий бариараа. Би эрг мэдээлэл рүү оруулах гээд байгаа шүү. Зарим гараа өөрчлөлт таагүй сөрөг мэдээлэл рүү орчвол хэцүү болно. Санаа хэцүү.
За манайхаа мэдрэмжээ бичээрэй. Хоёр дахь мэдрэмж нь яаж вэ? За хоёр дахь дахиад яг энэ холбоосоор үүсэхэд ямар мэдрэмж ууширч байна вэ? За мэдрэмжээ бичээрэй. За яаж вэ? Мөн зөв бичих байх. Зал дуусч байгаа. Энэ ариуна аманд сайн мэдэрж ирэх хоёр хүн дээр гээд. Ингээд эн чинь ингээд хөх рүү шууд холбоос үрч байгаа шүү дээ. Тэгээд доош явчихж байгаа. За харин бичээрээ манайхаа юу болж байна? Тэдний баруун Thank you so much. 손이 찼으나 온길 조선 세체려 이해지게 관측선하는 데 좋게 뜻에 혼자라 노래이유마
Жинхэнэ төрсөн хүмүүрийн нэгэн урсгандаяа Ябалчаа. За дүүрсэн бүлэг. За оролцож мэдрэмжээ хуваалцсан бүх хүмүүст талархлаа. За тэгээд өөр тодорхойгүй зүйл байгаа бол бас асууж болно. Тэгээд ингээд яг бодтоор мэдрээд үзэх хүн чинь юу өрөөдөө? Тэгээ ямар ч бэлтгэлгүй амьсгалын дасгалгүй хүрдний нээлтгүй шууд байгаагаар ч холболоо шүү дээ эхний удаад. Хоёр дахь удаад зөвхөн жоохон суугуудыг нэг нэмж өгөхийг хичээлээ. Гэтэ яг хүн дээр хүн тулж ажиллаж байгаа биш болохоор нийтдээ ерөнхийдөө хасгаар байна. Тэгээ яг ингээд сургалтанд орж байгаа бол бүх хүн ажиллаж энэ тэнд дах цаа үсээд энэ тэн дээр судлан жоохон тийм байна. Энэ ингээд за давай гэл ингээд ерөөсөө ажиллаад шууд газар дээр нь ингээд нэг явчихсан. Хүмүүсийн мэдрэмжэн дээр энэ өөрөөр нь байгаад байгаа нь одоо өөрөөр хүрт холбогдож байгаа гэсэн үг шүү. Өөрөөр хүртний орон зай зарим нь нэгдээгүй байгаа тий. Зарим нь дутуу эргэж байгаа. Энэ янз бүрийн мэдрэмжүүд орж ирж байгаа учраас энэ сэтгэлдлүүд мэдрэмжүүд өөрөөр байгаа шүү. Хийсэн хазаарай. За тэгээд ийм сургууль юм да. Тэгээд өөрт болоод өөрийн гэр бүл өөрийн одоо удамд өөр хүмүүсд хэрэгтэй ийм хур чадвартай болох гэдэг юм. Тийм болохоор гүйл урсан урна. Зүрхэн дээр хаалт. Шээсрээд авах. За. За тэгээд иймэрхүү нэгэн сургууль зарлж байна. Тэгээд сургалтандаа эртхэн амжиж бүртгүүлээрээ тийм. Бид хэд ч нэг тийм завтай байдаг хүмүүс биш. Хойлоо зэрэг завгарч чаддаг бас биш. Тэгээд ямар ч байсан хүчээр зав. Тийм зуны юу хүчээр зав гаргаж байна. Хүчээр зав гаргаад хүчээр юм сургалтуудаа явуулах гэж явж шүү. Тэгээд мэдээж амрангаа зүгээр энэ тэнд очиод ингээд мөнгө төлөөд амраад хөвтөөд ирсэн идэл сайхан байгуулаараа тэгвэл энэ манай дээрээ тий адилхан эд амар тэгээд сайхан байгаль хар тэгингээ эрдэм сур тэгингээ мэрэгчлүүлчаад тэгингээ зэн бэлгээ сайжруулчаад тэгээд тархиндаа нэлээд их урчин ертөнцийн холбоосуудын сууг судлаадаа мэдээж энэ бие бас жоохон гадарлцаад буцнаа тийм биз дээ. Тэгэхээр эн чинь үр дүнтэй шүү. Амраан өдөр шөнөгүй болохгүй. Амраан маш их нэг амрааж яж унтуулж яж тайвшруулж яж энэ нэг хүчтэй нэгсэн суугуу тэргээр дамжиж байгаа эрчим холбоосууд чинь нэр дэнд бие дотор дотор эсийн ширхэг дотор нэвтэрч ийж бид нар яг жинхэнэ зэн бэлгэтэн болно шүү дээ. Тэгээ жинхэнэ чадвартан болно гэхээр зорилго маань тэр шүү дээ. Тэнгэрийн хүн баймаар шүү дээ. Итгэлийн хүн баймаар шүү дээ. Зүгээр нэг газар ширцэг нүдэ бусдаас ингээд өнөөдөр би юу идэх вэ? Би маргааш юу өмсөх вэ гэдэг асуудлаа тийм мууг баймааргүй биш дээ. Ард түмний чадвартай нэг агуу нэг ижид нарын үр сачуудээ бид агуу их зэн бэлгтэй Монгол ээжүүдийн ухаантай ээжүүдийн урсад бид ухаантай л явах хэрэгтэй тий. Зэн бэлгтэй явах хэрэгтэй. За тийм байна. За баярлалаа. Манай лайвыг сонссонд цаг зав гаргаад бидний хамт 35 минутын турш хамт байсан бүх хүмүүст тасалбар байсан бүх хүмүүст баярлалаа. Тэгээ бас мэдрэмжээ хуваалцсан бүх хүмүүст баярлалаа. За тэгээд сургалтандаа урьж байна. За дараагийн байгаараа уулзлаа. Түр баярлалаа.